Вита цэвэр цэнгэг. Орой мэнд үзэгчдээ Цэнзүргүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Ганбаатар хүрэлцэн ирээд байна. Танд орой мэнд хүргье. Танд хүргье. За урилга хүлээн авч ирсэн танд баярлалаа. Та бүхэн одоо бараг 13 жилийн дараа дахин ярилцлага хийх гэж байна. Тийм билүү? Олон жил болсон байна. Тийм байна. Олон жил болсон байна. Та тэр үед Улсын хурлын гишүүн байгаагүй. Би тэр үед эрс шинжлэх хөдөлгөөний удирдагч байсан. Тэгсэн талбай дээр үлсгэлэн зарлаж ирсэн. Яг үнэ. Тийм. За яг одоо өнөөдөр Монголын улс төр нийгэмд хамгийн халуун сэдэв бол одоо Монгол улсын ерөнхий сайхан бэлгийн дубайд үзгэлсэн төлөвлөгөө. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө. Таныхаар бол гэрээ. Энийг бол одоо эсэргүүцээд бие даагч гишүүд мөн шударгаас эвслийнхэн асуудал тавьсан байгаа. Мөн ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулад эхэлсэн байна. Та тэнд гарын үсгээ зурсан уу? Зурж амжаагүй байгаа. Энэ оюу толгойн асуудал дээр ийм ноцтой асуудал хийсэн учраас би одоо зурхад бэлэн байгаа. Яагаад ерөнхий сайдыг огцруулах хэмжээний асуудал болоо явчих вэ? Ер нь бол ерөнхий сайдыг огцруулна гэдэг би нэг тийм хүн огцруулах тухай ярьдаг хүн биш л дээ. Анх удаа л одоо энэ яг Алтан хойг ерөнхий сайд дээрсэн би огцруулах гар үсэг зураагүй. Одоо юу гэдэг энэ дээр ерөнхий сайдыг огцруулснараа төр докторгүй болно гэдэг бодлоос бид салах ёстой. Учир нь гэвэл ерөнхий сайд бол хөлсний менежер. Энэ хүн алдаа хийсэн бол бушуухан хариуцлага тооцох ёстой. Монголын төр сайд нар эрх мэдлэр ямбаар дутаагүй. Тэд хариуцлагаараа л дутж байгаа. Энд өнөөдөр Монгол орныг минь ямар хүнд байдалтай болгочоод байгааг нь бид мэдж байгаа. Хариуцлага тооцох ёстой. Энэ бол олон монголчууд маань надтай санал нэг бахаа л гэж би бодож байна. Хоёлаа Дубайд үзгэлсэн тэр гэрээний талаар таны улсын хурал дээр асуусан асуулт ерөнхий сайдын хариулт хоёрыг үзчихэд цаашаа дэлгэрэнгүй ярилцаад явъя гэх үү? За сайхан бэлэг ерөнхий сайдаа таныг бол хүндэлж байна. Нэрээ бодож ажиллаарай. Сайхан бэлэгтэй гэж их гоё нэр өгсөн ш таныг бол уг нь. Тэгээд ямар нэгэн хувийн асуудал байхгүй. Чин сэтгэлийн асуулт бол нэгдүгээрт та баасан гүгшний асуултанд хариулсангүй. Энэ Тэмүүжин чимээгүй жаа. Энэ биш үү? Энэ төлөвлөгөө гэж байгаа санхүүгийн төлөвлөгөө. Энэ төлөвлөгөөг гэрээ бишээ гэж та хэлээд байгаа бол энэ төлөвлөгөө дээр одоо энэ хоёр тал ямар нэгэн маргаан гарахад арбитрийн шүүхтэр очихгүй гэж та хэлдэ. Энэ бол зүгээр төлөвлөгөө. Арбитрийн шүүх хүлээж авах юм бол энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн үг. Энд гэрээнд өөрчлөлт орсон гэсэн үг. Ганбаатар гишүүнээ та бас нэрээ одоороо өнөөдрийг хүртэл Монголын төлөө одоо Баатар шиг үзлээ. Одоо бол болсоо. Арбитрт очих юм уу гэж байна. Энэ бол гарын талуудын гарын үсэг зурсан албан ёсны баримт жижиг мөн. Тийм учраас арбитр дээр асуудал нь үүсгэхэд хоёр тал бол бас энийг аль аль тал нь авсан албан ёсны баримт жижиг мөн. За тэгэхээр гэрээ бол арбитрт очдог. Төлөвлөгөө бол арбитрт очдоггүй юм. Төлөвлөгөө арбитрт очих ёсгүй үг нь. Төлөвлөгөө бол ажлын төлөвлөгөө хизээ хийх үү, хэн хариуцах уу, одоо хэн юу хариуцаж хэдийн хугацааны үр дүн гаргах вэ гэдэг ажлын одоо жагсаалт юм байгаа. Гэтэл арбитрт хүлээж аваад хэн нэгэн маргаа үүсэх юм бол одоо хохирол тооцох юм уу, эсвэл одоо асар том торгуулд орно гэдэг бол энэ гэрээ гэсэн үг. Албан ёсны баримт бичиг болоод байна. Тий, өөрөөр хэлбэл эрх зүйн баримт бичиг. Энэ бол цаад утгаараа төлөвлөгөө нэртэй гэрээ хийж Монголын ард түмнийг хуурж луурж яана л гэсэн. Энэ дээр зүгээр хоёрхан зүйлийг танд сонирхуулж хэлмээр байна. Нэгдүгээр за Philips гэдэг одоо Америкийн нэлээд том нийгмийн сэтгэлтэн хүн л дээ. Тэр хүний нэг хэлсэн үг гэдэг. Хөөхд байхдаа би өдөр болгон бурхнаас дугуйтай болгож өгөөч гэж гуйдаг байсан. Бурхнаас залбираал гуйгаад байсан. Ерөөсөө тус болоогүй. Тэгэхээр би дугуй хулгай хийчихээ. Аваад дараа нь бурхан минь намайг өршөөгөөрэй гэсэн ажил зээлээ гэсэн. Сайхан бэлэг ерөнхий сайд Монголын ард түмний өмч болсон
оюу толгойн талаар ийм ард түмэнд аюултай ийм гэрээ байгуулмаар байна гэж удаа дараа хүсээд залбираад биднээс гуугаад бараагүй. Тэгэхээр нь хулгайгаар Дубайд очиод нууцаар гэрээ гэдгээ төлөвлөгөө нэрээр халахвчилж хийсэн. Дараа нь Монголдо хурж ирээд намайг өршөөгөрөөч гэж бас хэлэхгүй байгаа шүү дээ. Би зөв юм хэлсэн, та нар ойлгох хүлээж авал ав. Одоо бол бандан тас гэдэг л юм үг хэлж байгаа явдал бол тийм сайн зүйл биш. Энэ гэрээний хамгийн аюултай зүйл нь энэ гэрээг нууцаар хийсэн гэж яагаад би хэлж байгаа вэ гэвэл энэ гэрээ 3 өдөр шөнө би өөрөө 15 эрдэмтэнтэй ажилладаг л да. Оюу толгой дээр Монголын төлөө гэсэн олон эрдэмтэд надтай хамт ажилладаг. Тэр хүмүүстэйгээ хамтраад 3 өдөр шөнө нухаж байж одоо сайхан бүлгээс ирэхээс өмнө 2 өдрийн өмнө ерөнхий сайдаа ирэхээс өмнө 2 өдрийн өмнө бэлэн болгоод урд өдөр нь одоо би ард түмэнд мэдээлсэн парламентээр мэдээлж ирсэн. Тэгээ сайхан бүлэг ирээд бас мэдээлэл хийсэн л дээ. Энэ дээр 8.1 тэрбум долларын барьцаанд Монголыг тавьсан гэсэн үг. Би шууд утгаар нь хэлж байна. Барьцаанд тавьсан. Та энийг яг ингээд дистралаар нь тайлбарлаж болох уу? Одоо саяны Дубайн төлөвлөгөөн дээр бол 5 зүйл яриад байгаа шүү дээ. Ийм 5 зүйл буруу байна гэж. Тий. Та тэрийг ингээд тайлбарлаж ярих уу? Хэрвээ мөнх хосголын цаг өгвөл би тайлбарлаж ярмаар. Гэтэ та их довчхон шүү. Довчхон ярих уу? Тэг. За зүгээр энийг ярихаас өмнө нэг зүйл асуучих. Ойрд Дубай явах хүн байвал надад хэлээрэй. Ойрд хүн байвал яах нь? Тий, танд хүн ойрд хүн явал нөгөө сайхан бэлэг ерөнхий сайд маань галтгооны өрөөнд нь нөгөө энэ гэрээнийхээ 8/4 заасан байгаа шүү дээ. Гэрээний 8/4-т. За. Хоёр тал 7% монголоор англиар Та ингээд өргөд за 8/4 энэ дээр. За би энэ дээр ингэчээ. Та нар ингэ хардаа энэ дээр энэхүү төлөвлөгөөг англи монгол хэлээр тус бүр 7% үйлдэж талууд хэл тус бүр дээрх 1%-ийг хадгална. Монгол англи хэл дээрх хувилбарууд нь адил хүчинтэй байх бөгөөд хоёр өөр хэл дээрх хувилбаруудын хоорондох зөрүү гарвал англи их хувилбарыг баримталж байхаар талууд тохиролцоо гэдэг 8/4 дээр заасан байна. Тэгээд доор ингээ гараа үсгээ зурцсан. Тэгэхээр ирээд энэ гэрээ чи хаа байна вэ гэсэн одоо удахгүй орчуулж тавина гэх. Тэгээд 5 дахь өдөр мэдээлэлсэн шүү дээ. Тэгэхээр тэрний дараагийн нэгд өдрийн өглөө засаг цэгээмэн гэдэг дээр одоо гарсан. 3 өдрийн дараа. Тэгэхээр гэрээн дээр ингээ заасан 7%. Энэ бол Монголын баримтчиг. Эхлээд монголоор энэ гэрээ одоо үйлдэгдээд дараад нь яандуудаас саналыг аваад тэгээд тэрний дараа нөгөө талдаа өгөөд нөгөө тал англиар орчуулаад тэгээ хоорондоо ярилцах учиртай. Гэтэл шууд англиар хийгдээд энэ дотор буруу бичсэн байна. Эсвэл галтгооных нь өрөө тэр нөгөө одоо гадаадын тэр эзний галтгооны өрөөнд хайсан байх буудалтай эсвэл архиж байгаад мартсан. Тийм учраас би нөгөө хүн явбал очиж авчираа гэж захих гэдэг шүү дээ. Яг ориг гэрээ бол одоо тэнд үйлдэгдсэн болж таарж байна. Мэдээж ерөнхий сайд худлаа ярихгүй шүү дээ. Энэ зүгээр яг би одоо нэг ясандаа гутарж яжилж ингэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд энэ цаад мөн чанар нь бидний тусгаар тогтнол аюултай байдалд орсон байна. Rio Tinto Дубайгаас биднийг юу хийх ёстой вэ гэдгийг англиар хийчихэд хурж ирээд тэрийг орчуулдаг байж болохгүй. Тэгээд энийг нэгдүгээр хэлмээр. За би товчхон хоёрдугаар зүйл гэвлээ шүү дээ. 4-ийн 3А Б дотор их аюултай зүйлүүд заасан байгаа л да. Юу гэвэл Монголын ард түмэнд 7.1 их тэрбум доллар хөрөнгө оруулалт хийсэн гэж зааж байгаа. Анх энэ 5.1 байсан. 2 тэрбум гаруй долларыг эд бол мөнгө угаасан гэсэн үг. Оруулж ирээгүй мөртлөө оруулж ирсэн гэж бичүүлэх гэж зүтгэж байгаа гэсэн үг. Энийг энэ дээр шууд хүлээн зөвшөөрүүлж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл 4-4, 4-5-даа бүр тодорхой байна. 5 өдрийн дотор сангийн яам нь 10, 11, 12, 13, 14 оны санхүүгийн тайланг шууд хүлээн зөвшөөрж бичээ гэж байгаа. Одоо хүлээн зөвшөөрөө гэж байгаа.
Энэ дээр би бүр энэ яг 4-4 гэж зааж байгаа. Энэ орчуулагдсан Ганбаатар санхүү гэдэг миний фэйсбүүк дээр бүгдөө тайлбартай байгаа. Дараад нь энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо эдийн засгийн дунд нэг юм ойлголт байдаг. Санхүүгийн эрх чөлөө гэж л би одоо орчуулъя да. Санхүүгийн эрх чөлөө, санхүүгийн одоо тусгаар тогтнол гэж үг байдаг. Өөрөөр хэлбэл улсын байцаагч, татварын байцаагч өнөө тэр санхүүгийн тэр татварын байцаагч хэрвээ ямар нэгэн баримтан дээр акт тавих юм бол даргалж өөрчлөхгүй. Дээдлийн хамтын байгууллага буюу татварын маргаан зохицуулах тэр байгууллага нь өөрчилж болдог. Өөр ерөнхий сайд энийг өөрчлөх ёсгүй. За. 5 жилийн оюу толгойн санхүүгийн баримт бичгийг тохиролцоогоор өөрчлөлөө гэдэг бол энэ Монгол улсын тусгаар тогтнол өнөөдөр аюултай байдалд орсон байна. Зүгээр л Дубайд очиод сангийн яаманда бид танах руу мөнгө энэ мөнгө угаах хэрэг болж байгаа шүү дээ. Хоёрдугаар зүйл нь 6 тэрбум долларыг энэ дээр бичсэн байна л да. 6 тэрбум долларыг 5.5-ын А шүү. 6 тэрбум долларыг хөрөнгө оруулалт гэж бичээг байгаа. Төслийн санхүүжилт гэдэг ловрын үг байгаа. Төслийн санхүүжилт гэдэг нь зээл юм уу, хөрөнгө оруулалт юм уу гэдэг нь тодорхойгүй. Энэ 5.5-ын Ад 6 тэрбум долларыг оруулж ирнэ гэсэн байгаа. Одоо юу гэдэг төслийн санхүүжилт. 6 тэрбум доллар зээлнэ гэсэн шүү дээ ерөнхийдөө. Зээлэх гэдэг үг байхгүй. Их аюултай. Тэгээд энэ бол төслийн санхүүжилт гэж байгаа. За энэ хөрөнгө оруулалт гэвэл бас өөр ойлголт болно. Энэ дээр ловер яваад байгаа юм л да. Тэгээд энэ дээр та нар Монгол хувилбар дээр нь ч гэсэн хараарай. Төслийн санхүүжилт 3 дахь талаас аавна гэж байгаа. Доод тал нь 5.5-ын Б-ийн 1-р залтан дээр нь энэ мөнгийг Рио Тинто өмнө авсан зээлүүдтэй өгнө гэж. Монголд орж ирэхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл монголчууд энэний барьцаанд нь тавигдж байгаа гэсэн. 6 тэрбум. Өмнө 2 тэрбум долларыг хүчингүй болгож байгаа шүү дээ. Тэгсэн. Тэгээд 6 тэрбум гээд энэ 8 тэрбум доллар 8.1 л дээ. Тэгээд энэний хамгийн аюултай юм нь 5.6 дотор та нар харах юм бол газар нутаг лицензээ барьцаанд тавьж байгаа гэж. Газар нутаг лицензээ 15 банкны барьцаанд тавьж байгаа гэж. Энэ мөнгө орж ирэхгүй. Ингэснээрээ бид энэ мөнгийг 100% үр хүүхэд маань өөрт ногдлоо шиг Монголын баялагаараа төлнө. Хүмүүс 34% төлнө гэж ярьдаг. Үгүй. 66% нь Лондонд юм уу эсвэл Сиднейд байдаг уурхаагаас төлөхгүй шүү дээ. Монголын уурхаагаас төлнө. Яагаад гинт 66% болоо явцсан бэ? Яагаад гэвэл шүү дээ. Энэ Монголын газар нутгаас гарч байгаа зүйл байхгүй юу? Тийм 34% нь монголчууд өр зээлтэй боловч зээл авах юм бол 100% монголчууд төлнө гэсэн үг. Зээл авах юм бол. Тэгээд нэг энэ дээр зүгээр нэг л зүйл хэлээ. Би одоо өнөөдөр энэ дээр бараг 11 жил ярьж байгаа шүү дээ энийг. Анх бид хоёр уулзахдаа оюутлын өсгөлн дээр чи надтай уулзж байсан. Тэгсэн. Тийм ээ. Би одоо тэгээд одоо ямар ч байсан 11 жилийн өмнө. 11 жилийн өмнө 2004 оны 11 сард. Тэгэхээр ч зэрэг 10 жил 7 сар болсон байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр миний хувьд энэ бол яг залуу хүний хувьд магадгүй хамгийн эрчтэй, хүчтэй одоо хийж бүтээх зүйлээ Монголын яг уул уурхайг шудраг байгаасаа л гэдгийн төлөө зүтгэж байгаа. Тэгээд энэ оюутлогоо ярьснаар хүнд магтуулна гэж байдаг. Дандаа Рио Тинтогийн бууны нохоонуудын PR-д орно шүү дээ. Тэгэхээр за би энийг дараагийн нэг гол зүйлийг би хэлээтэй да. Тэгээд чи дараа нь асуулт асуув. Би их товчхон ярихыг бодно. Энэ Дубайн гэрээний хамгийн ноцтой гол зүйл бол ерөөсөө 15 банкнд бидний газар нутгийг барьцаанд тавьснараа Рио Тинто Монголоос гарах үе хаалга нэгдэж байгаа гэсэн үг. 15 банк өнөөдөр энэ барьцаагаа хэн нэгэн илүү мөнгө төлсөн хүнд өгнө л гэсэн үг. Тамсаг Соко гэж байж байгаа дараа нь дайчин тамсаг болсон. Рио Тинто та бид тал талдаа ашигтай ажиллахыг л бид хүсэж байгаа. За энэ гэрээг байгуулж ирээд ерөнхийдөө Чингис хаан сонгосны буудлын дээр шууд мэдэгдлээсэн. Тэгэхээр би таны тайлбарын дараа шууд ерөнхий сайдын тайлбарыг үзмээр байна. Тэгээ хоёулаа ярилцаад явах. За тийм. Дурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад би хэд хэдэн зүйлүүдийг хэлье. За нэгдүгээр бол 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хүндэх асуудлыг бол аль аль талаас тавигдаагүй. Мэдээж аль аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Гэхдээ энэ хилцээрийн явцад бол энэ асуудалд бол хөндөгдөөгүй. 9 оныхоо гэрээгээр бид нар бол үндэслэж явсан. Бид нар бол гал дурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан гэсэн үг.
За 2 тэрбумын хэтрэлтийн асуудлыг бол ярьдаг 2009 оны тээзүүгээр. За бид нар аль алдаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын энэ тээзүүгийн хэтрэлтэн дээр бид нэр удирдлагын зардлын төлбөр бол төлөө. За бус дээр нь бол төлөхгүй гэдэг дээр бол хоёр тал бол тохиролцсон байгаа. За бидний хувьд бол Монголын талд бол ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын энэ менежментийн зардлыг 6%-аар бол тогтоосон байсан. За энийг бид нар бол даалдуурхан бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх 7 жилийн хугацаанд 3% дээр бол буулгаж бол барихаар ингэж бид бүхэн бол тохиролцож чадсан. За дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал бол хянах болцоотой болж байгаа. Хоёр талаас 2 хүн оруулсан ажлын хэсэг гаргаад Монголын талын хүн ахлаад энэ одоо цаашид оюу толгой уурхаад дээр хийх бүх зардалтай бол хоёр тал бол аль аль талаасаа Монголын засгийн газраас өөрийнхөө хяналтыг тавих болцоотой болсон. За та бүхэн бол нэг тоог бол байнга сонсч ирсэн баг 53-47 гээд Монголын тал бол энэ төслийн өгөөжийн 53%-ийг авна, Рио Тинтогийн тал 47%-ийг авна гэдэг. Гэхдээ энэ зарчим бол урдталт нь ямар нэг баримт бичгэн дээр бол огт тусагдаагүй байсан. За одоо бид нар энэ далдуурхайг эхлүүлэх энэ төлөвлөгөөндөө бол энэ заалтыгаа бол албан ёсоор бол тусгасан байгаа. За ингээ хоёр талаас бол бүх тооцоонуудыгаа бол нэгтгэсэн. За ерөнхий сайд ийм мэдээлэл хийсэн. За энэ хийж байгаа мэдээлэлээр бол нөгөө хөрөнгө оруулалт хэтэрсэн 2 тэрбум төгрөгийг чинь 1.2 болгож тохироод удирдлагын зардал тооцохор боллоо гэдэг байгаа байхгүй. Би энийг юусоо ойлгохгүй. За тэгээд менежментийн зардал 6% байсан 3% болгож сайн хийлээ. Монголын тал хөрөнгө оруулалтыг хянах бололцоотой боллоо гэдэг. Дээрээс нь 53-47 гэдэг тоог бид нар энэ төлөвлөгөөн дээр шигтгэж өглөө. Өмнө нь хаанч байгаагүй тоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр та энэ дээр ямар тайлбар хэлэх вэ? Энэ тайлбарыг сонсохоор бол сайхан бэлэг ерөнхий сайд үнэхээр сайн юм хийгээд ирсэн юм шиг сонсогдож байна. Тийм. За яг миний хувьд бол 13 жил энэ одоо уул уурхайгаа Монголд ашигтай болгоё гэж зүтгэж байгаа шүү дээ. Тэгээд миний зүгээс ярьдаг ганц зүйл гэвэл яг одоо гэрээн дээрээ цагаан дээр хараар бичсэн зүйлээ л ярьдаг. Тэрнээс ямар нэгэн юм хөвсөн юм ярьдаггүй. Ярихыг хүсдэггүй. Заавалчгүй харсан юм аа ярина. Урд нь ч тийм байсаад миний ганц хэлдэг байсан зүйл бол бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргаад дүгнэлтээ тойрч хэдүүлээ ярья л гэж ярьдаг. Сайхан бэлэг ерөнхий сайд маань Монголын төлөөл байгаа л да. Тэгтэл энэ хүн молигдуулж байна гэдгийг би хараад хэлээд байна. Энэ хүн бол Монголоо сүйтгэж, Монголоо худалдаж гэж хязгаарч бодохгүй мэдээж. Тэгтэл энэ хүн уул уурхайн талаар юу ч мэдэхгүй. Энэ хүн нөгөө тал хинд молигдуулаад байгаа юм. Нөгөө талд нь үр хөвгттэй хайртай, ард түмэндээ биднээс илүү хайртай Рио Тинтогийн шинжээчд бол ерөөсөө үхээс бусдыг мэддэг улсууд шүү дээ, үдцсэн улсууд. Тэгээд манай хүн бол зөвхөн улс төрч. Тэгэхээр техникийн асуудлыг улс төрийн аргаар шийдэх юм аа гэж үгөөдөг. Би энэ дээр зөвхөн хэдхэн зүйл хэлээ тийм. Далдуурхаа үе шатыг шийдлээ 6 тэрбум доллар, за эндээс 4.2 тэрбум доллар авна гэдэг. Тултал нь 6 тэрбум авна. Би сайн мэдчихэв. Тэгээд яг л монголчууд энэ дээр баталгаагаа, барьцаагаа өөрсдөө ардлуугаараа тавиад өгчлөө. Үр хөвгтийн хадлуугаар. Хамгийн муухай юм нь та нар ингээд сайн унших юм бол би яг цаас харж ярьж штэ энэ чинь. Цаасан дээр ярих хэрэгтэй. Энэ 4-ийн 1-ийн бэд далдуурхай үе шат гэдгийг дотор одоо би монгол хөлбөрийг харж штэ. Эргэлзээ үүсэхгүй байх үүднээс хойд хүйгөө ордын 1-р давхраас бусад далдуурхайн аливаа бүтээн байгуулалтын ажлыг далдуурхайн үе шатанд оруулж тооцохгүй гэж. Энэ юу гэсэн үг вэ? Тэр далдуурхаагаа одоо 10% бахна шүү дээ. Далдуурхаа хөрөнгө оруулалт гэдэг юм чинь одоо энэ 4.2 буюу одоо 6 тэрбум доллараар максимум нь хэрэгжихгүй. Хүйгөө гэдэг 1-р амнал хэрэгжинэ. 5 жилийн дараа дахиад 6 юм уу 10 тэрбум доллар дахиад зээлнэ. Зээл аваад байх тусам бидний ногдол ашиг тэр зээл нь ямар хүүтэй одоо жилийн 7.1% хүүтэй 6.5 дээр нэг хүн либор гэж байгаа л 7.1% хүүтэй өөрөөр хэлбэл жилийн 560 сая долларын хүүтэй гэсэн үг. Энэ 100% Монголын баялгаар төлөгдөнө. Бидний ирээдүйн ногдол ашигаас байхгүй болно гэсэн үг. Дээр нэмээд энэ хүүгийн бас ногдол ашиг хүүгээ төлсний дараа ногдол ашиг авах гэхээр миний тооцоогоор 2048 оноос хойш бид ногдол ашигын тухай ярьж эхэлнэ. Цаашаа бас энэ үргэлжлэн шүү дээ. Тэгэхээр монголчууд хизээс ногдол ашиг авахгүй байдал руу бид бас орж байгаа л гэсэн санааг энд хэлж байгаа. Энэ дээр
Яг энэ та бүхэн олон жил ярьсан учраас энийг одоо миний Facebook руу ороод энэ бүр дэлгэрэнгүй бүгдөө байдаг. Тэгэхээр энийг одоо бид өөрсдөө өөрчлөх ёстой юм байна. Энэ одоо саяны ерөнхий сайдын Дубайд үзгэлсэн төлөвлөгөө юу? Дубайд үзүүлсэн төлөвлөгөө. Би энэ ерөнхий сайдыг энэ мэдээллийг хийсний дараа гайхсан байхгүй яа. Тэгэхээр би танаас өмнө Баяр Цогц сайттай бас цензургүй яриа хийж исэн. Та хоёрын мэтгэлцээний дараа бараг Баяр Цогц сайд анх удаа ярьцлага өгсөн. Гэтэл оюутлогын гэрээ ямар ч алдаагүй гэд нөөдрийг хүртэл зүтгэж яриад идэг юм зү. Гэтэл одоо сая ерөнхий сайд хэлж шít 53-47 гэж тоо хааж байгаагүй та нарыг яриад байсан, сонсоол байсан. Би сая цаасан дээр буулгалаа. Монголын тал одоо зардлыг хянах эрхтэй боллоо гэд энэ чинь одоо л нэгдэж байгаа юм шүү дээ өнгөж. Тэгээ гэрээ байгуулсан хүмүүс маань Монголын талд ямар ч эрсдэлгүй гэдгээ байн хэлдэг. Тэгдэг. Тэгэхээр Монголын лиценз газар нутгийг барьцаанд тавиад 15 дэлхийн том банкнаас зээл авна гэдэг бол бид өнөөдөр одоо эрсдэлд орж байна гэсэн үг. Маш том эрсдэлд орж байна гэсэн үг. Хоёрдугаарт за яг 53 гэдэг 54% бол сайхан бүлэг сайд маань бас жоохон алдаатай хэлсэн байж магадгүй хуучин 74% гэж байсан шүү. Тэр бол яг одоо тэзүү дотор явдаг байсан. Яг гэрээнд байхгүй тэзүүд байдаг байсан. 74%. Та нар санаж байгаа бол нөгөө талхыг 4 хуваагаад 4-3 нь монголчуудад очно гэдэг нэг тийм реклам явдаг байсан тийм ээ. Энэ 74 үндсэндээ одоо 54 орчим хувь руу орлоо гэсэн санаа. Буурч ийн гэсэн үг. Буурсуу гэсэн үг байхгүй. Энэ тийм сайхан мэдээ биш. 54% гэдэг дээр бас битээ хууртагтаасаа гэж бодож байна. Юу гэвэл $1 54%, $1 тэрбум $54% хоёр бол хоёр ялгаатай. Тэгэхэд нөгөөдүүдээс болохоор 54 буулгаагүй шүү дээ гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр юу гэсэн үг вэ? Монголын тал зардлаа хязгаарч хямдгүй хянах юм дээр юу ч ороогүй. Одоо л орж ирж байгаа юм шүү дээ. Ороогүй. Одоо бас ороогүй гэж энэ хэлж байна. Тэгэхээр аль залтанд орсон байг бол одоо хэлж чадахгүй юм. Байхгүй юм. Байхгүй. Тэр байхгүй. Би энийг одоо бүр улсын их хурлын гишүүн хүн гэдэг чинь худлаа ярих ёсгүй хүн шүү дээ. Би одоо даханчуудаа үлдэрсний олон зуун мянган гишүүдэд төлөөлөд ярьж байгаа хүн худлаа ярихгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн ярьж байгаа зүйлийг би худалж муухай пүү па гэж би ярьсангүй шүү дээ. Хизээч бидний хөв хөнрөөнд ярьдаг. Шийдвэрүүдийг бол би ярьдаг. Тэгэхээр энэ бол байхгүй. Зардал ерөөсөө хянахгүй. Чи боддоо оюу толгой дээр өнөөдөр хятад руу гаргаж байгаа баяжмлаа хідээр ямар үнээр худалдаж байгаа ямар гэрээ хийсэн бэ? Монголчуудад нууц. Оюу толгой дээр хятадаас авч байгаа захилгаанаа ямар үнээр худалдаж авдаг вэ? Нууц. Өнөөдөр оюу толгой дээр тэр Siemens-ийн тэр олон барабан тэр олон машинууд эргэлдэж байна. Тэр одоо тэр олон баяжуулах том төхөөрөмжүүд. Энэ том төхөөрөмжүүдийг ямар үнээр ямар лизингийн гэрээгээр авсан бэ гэдэг нь нууц. Ийм байгаа тохиолдолд зардал мэдэгдэхгүй байгаа тохиолдолд ашиг тодорхойгүй. Ашиг гэдэг бол орлогоос зардлыг хасаад гарсан зүйлээс ашиг гэж нэрлэж байгаа. Ашиг тодорхойгүй байна гэдэг бол бид ногдол ашигын тухай яриа байхгүй болчих жоох гэсэн үг. Тэгээ би зөв нэг л зүйл чамд сонирхолтой хэлээ л да. Оюу толгой дээр Ганбаатарыг гацаалаа, мань мэтийн хүмүүсийг гацаалаа гэж олон жил ярьсан. Гай болж байна. Гай болж байна гэж. Худлаа ярьж байна. Тийм. Тухайн үед ерөнхий сайд Баяргаач байсан удирдах байсан. Тэгэхээр тэр удирдлагууд маань юу гэж хэлж байсан гэвэл өдөр болгон орж ирэх ёстой байсан $1 сая битгий гацаагаач гэж ярьж байсан бол одоо тоолж исэн. Тийм. 2009 оны 10 сарын 3-нд байгуулагдсан гэрээ 6 дахь жилдээ орлоо. 6 жил боллоо тэгэхэд байна шүү дээ. Энэ гэрээн дээр 2014 оныхон тоог би хэлээ л да. 2014 оны тоог хэлээ. 1.9 тэрбум долларын орлогыг оюутлага олсон. 189 мянган тонн зэс хятад руу гаргасан. 19.1 тонн алт гаргасан. 20 орчим тонн алт гаргасан. 32 тонн мөнгө гаргасан. Би бүх мэдээллүүд авдаг. Энэ дандаа тоотой ярих хэрэгтэй. 15 оны 1-р улиралд $423 сая орлого олсон. Хамгийн сонирхолтой ноцтой юм энэ дээр юу вэ гэвэл $250 сая алтнаас олсон.
зэсээсээ илүү алтнаасаа мөнгө олж байгаа. Таны мэдээлэлүүд баталгаатай гэдэгт би яаж итгэх юм? Би одоо өөртөө чинь бүр би энэ Та ингээд баахан цаас бичиг баримт аваад ирэх би юм. бүх мэдээллүүдээ ингээд чамд бүр үзүүлмээр байна. Ягаад гэвэл энэ нь шүү дээ тийм ээ. Энэ дээр одоо ингээд бүх тайлангууд байна. Сангийн яамнаас авсан тайлангууд байна надад. Одоо энийг бүгдийг ингээд сангийн яамнаас авсан тайлан байна. Дээр нь нэмээд Туркосил гэдэг тэр байгууллагаас Туркосил гэдэг байгууллага байгаа шүү дээ. За тийм. Тэр хувьцаа эзэмшигч тэдний бүх материалууд энэ байна. Арда би чамд нэг сони юм үзүүлэх сонирхолтой байна. Энэ одоо хэд байна? Би зөвхөн хараад та 14 оны 1-р улирлын санхүүгийн тайлан гэдэг байна. Энэ регистрийн дугаар нь энэ байна. Та бүхэн энэ регистрийн дугаар нь 265 74 57 гэж. За 14 оны санхүүгийн 14 оны 1-р улирлын. За энэ улирлын тайлан дээр юуг зааж өгнө гэсэн чинь борлуулалтын орлого гэхлээр зэрэг 202 тэрбум төгрөг олсон байгаа. Эндээс борлуулалтын өртөг гэхлээр 167 тэрбум төгрөг байгаа. Өөрөлдвөл энд чинь нөгөө манай улсын хурал дээр байдаг бараа шахдаг нөгөө оюутлогоо ярихлаар улаан хамгаалагч шиг цээжээрээ дэлддэг улсууд энд бараагаа шахаж амьдардаг. Тэгээд энд хамгийн муухай юм нь ерөнхий ба удирдлагын зардал гэх түрүүний чиний хэлсэн. Энд дээр 125 тэрбум төгрөг байна шүү дээ. Боддоо нэг улиралд ийм их мөнгө. Орлого нь 202 тэрбум шүү дээ. Тэгэхэд менежментийн төлбөр нь 125. Зүгээр нь хэдхэн 50% нь гараа авчих. Жалаадууд авчаа. Тэгээд бусад зардал гэхлээр зэрэг 200 тэрбум. За ингээд ашиг нь хэдгэж Монголд ирж байгаа ашиг нь энэ одоо хасах 284 тэрбум төгрөг. Нэг улиралд 280 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилдаг. Энэнийг бид өөрсдөө энэ өрийг төлдөг. Тэгэхээр энэ дээр энэ менежментийн баг бол алдагдaltaй зардал ихтэй ажиллах тусмаа 6% нь энэ хүн аваа. Тэгээд Тийм байсан. Энэ дандаа тоотоо ярьж байгаа шүү дээ. Тоогоор ярьж байгаа. Тэгээд энэ түрүүний ярьсан миний зүйлүүд бол Туркосилийн сайт дээр байдаг. Энэ зүйлүүд бол миний фэйсбүүк дээр бүгдөө байдаг. Энийг нэг зүйл хэлэхэд их хурлын гишүүний тэмдгийг зүүж байгаа явдал бол бид цалин аваад жирийн ард иргэд энийг судлах албагүй, судлаагүй байхад буруутгахгүй. Гишүүд энийг судлахгүй байна гэдэг бол бурууд нь энэ үүрэг нь. Энүүгээр бид сургууль цэцэрлэг эмнэлэг тэтгэвэр цалингаа тавина. Энүүгээр бид үйлдвэр барьж олон залуучуудаа ажилтай болгоно. Үүний төлөө явж байгаа болохоос биш энийг магтан дуулдаг хүмүүсийн өөдөөс муулуулах гэж ингэж яваагүй шүү дээ. Тэгэхээр энэ бол Монголын хувь заяа гэж би итгэж байгаа. Таныг ер нь оюутлогын гэрээгээр маш их шоудлаа. Энэгээр баатар боллоо. Одоо зөвөр Монголын улс төрөөс яваад өгөөч. Популист гэдэг ийм одоо юу гэх юм доромжлол, шүүмжлэл давмгайлж ш. Та энийг өөрөө мэдэрч байгаа зү? Энэ дээр мохосгалаа нэг зүйл хэлээ. 2009 оны 10 сарын 3-нд бид энэ гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулахад 10,000 ажлын байр эхний жилдээ бий болно. Улсын төсвийн 3/1-ийг Рио Тинто одоо нийлүүлдэг болно гэж л ярьжсэн зураг цамбрууд гарчээсэн. Өнөөдөр 6 жилийн дараа 2015 он шүү дээ. 15 онд 472 мянган ажилгүй залуучууд өнөөдөр Монголын гудамд одоо ингээд яахаа мэдгүй хэцүү байна. Энэ бол бидний зовлон. Өнөөдөр 19.5 тэрбум долларын өрөнд орчлоо бид. Энэ Moody's-ийн судалгаа. Зарим судалгаагаар бол 28 тэрбум гэдэг хувийн зарим компаниудын өрийг оруулаад 28 болж байгаа л да. Moody's-ийн судалгаагаар бол 19-аар 20 тэрбум орчим доллар. Өнөөдөр өрийг бүр өндөр хүүтэй өрөөр солих гээд ерөнхий сайд нь, сангийн сайд нь, Монгол банкны ерөнхийлөгч нь дэлхийгээр хэрэн тэнж байна. Өнөөдөр тэтгэвэр цалингаа би одоо сарын хилээд явах уу? Би хугацааг нь мэдэж байна. Ер нь одоогийн байдлаар тавихад хүндрэлтэй хэцүү байдал үүсэж байгаа. Оюу толгойн гэрээг байгуулахад 6 жилийн дараа бид ийм байдалд орно гэдгийг би нэг мэрэгэн хүн шиг хэлж ирсэн гэж би хэлэхгүй ч гэсэндээ ямар ч ашиггүй гэрээ байна гэдгийг би хэлж ирсэн. Танаас болж ийм байдалд орсон гэсэн шүү дээ. 17.5%-тэй өксөж явсан эдийн засгийг популистуудаас болж, Ганбаатар тэргүүтэй популистуудаас болж гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Одоо энэний буруут нь та юм шүү.
Рио Тинто нэг ч өдөр гацаагүй. Бүх юм нь явж байгаа. Ганцхан Монгол руу орох ёстой ашиг орлого нь гацсан. Тэрийг ярьж байгаа. Энийг ярьснараа энэ гэрээнээс болж Монгол оронд эдийн засгийн хүндрэл бий болох нь ямар ч ажлын байр бий болохгүй байна. Эргэж хараачаа гэж хэлснээрээ дараа нь эдийн засаг хүндрээд ажлын байр бий болохгүй байснараа тэр хэлжсэн хүн буруудна гэдэг бол энэ бол тийм сайн зүйл биш. Гэхдээ энэ яг таны асуудаг зөв. Яг бол та ард иргэдийн дунд тэр PR-ийн хэлж байгаа зүйл шүү дээ. Яг гэвэл энэ бол неолиберализмын технологи. Яг ингэж одоо энийг эсэргүүцэж зөв болгохыг хүсчээсэн хүмүүсийг ангуучлах ажлаа яг ингэж хийдэг. Тэгэхээр монголчууд ухаалаг, Фридланд гэсэн ярьжсэн шүү дээ. Бичиг үсэг тайлагдсан ард түмэн шиг хэцүү юм байдгүй юм байна гэж одоо бидний доромжилж хэлжсэн ч гэсэндээ энэ ард түмэн бол ухаалаг байна гэдгийг бас хүлээн зөвшөөрж байсан. Тэгэхээр оюут толгоогоо сайжруулах ёстой. Гарц нь юу юм бэ гэдэг дээр би нэг санаа хэлээ да. Ельцины үед Орос орн маш хүнд байсан. Яг ажилгүйдэл, гэмт хэрэг, мафи, авилгал ихссэн байсан. Путин гарч ирэнгүүтээ Орос оронд ажлын байр нь гайгүй болоод, тэтгэврэн нэмэгдээд, цалин нэмэгдээд, тэгээд гэмт хэрэг нь буураад, мафи байхгүй болоод ч юм уу ингээд үр дүн гарсан гэж ярьдаг. Энэ хоёрын ялгаа юу юм бэ гэвэл Ельцины үед байсан Орос инженер Путины үед гинт архинаас гараад гинт ухаантай болоод ажиллаа хийгээгүй шүү дээ. Яг ижилхэн л байсан. Ельцины үед байсан эмч яг ижилхэн ажиллаа хийж байгаа. Тэгэхээр юунаас болсон юм бэ гэвэл бодлого өөрчлөгдсөн. Путин Оросын ард түмний баялаг болсон уул уурхайн баялагаа улам ард түмэндээ ашигтайгаар хуваардъя гэдгээр манай Рио Тинто шиг оюутлогоо шиг 17 компанитайгаа гэрээгээ дахин ярилцаж хийсэн. Энэ одоо YouTube дээр байдаг шүү дээ. 17 компанитай ингээд том ширээ тойруулаад суугаад гэрээ зурж идэг. Ганцхан Ходорковский эсэргүүцэж байсан. Ингэсний үр дүнд өнөөдөр 54 тэрбум доллараар өвлийн олимпио тэмдэглэж байна. Айрман нэгт орлоо. Ажилгүйд нь буурлаа. Би ямар нэгэн гадны хүмүүс дахин шүтэх гэж ярьсангүй. Бид өнөөдөр юугаараа дутдсан бэ? Уул уурхай баялагдаа эзэн болёо, яг хүмүүстээ өгёо. Энд ямар ч ашиг бид хүртэхгүй байна гэдгээ л ярьж байгаа. 11 жил ярьлаа шүү дээ. Одоо энэ сэдвээс залхдаггүй юм уу та? Эндээс залхах надад их амархан л да. Уг нь хайчаад явуулах амархан тий? Уг нь амар, надад өөрт амар л да. Гэхдээ нэг зүйл хэлээ мөхөөсөө бас нэг сони юм да. 12 оны сонгуульд Монгол ардын нам, ардчилсан нам, шудраг ёс гуруулаа оюут толгойг ард түмэндээ ашигтайгаар гэрээнд нь өөрчлөлт оруулна гэдэг л амлалтыг хүчээд байна шүү. Тэгсэн. Тэгээд дараад нь 5-7 тухай бас ярьжсэн. 51-ээс дээш хувийн ард түмэндээ өгнө, өөр болгоно гэж ярьжсэн. Миний Дархан аймагта мөрийн хөтөлбөрийг та нар үзэх юм бол 100% дарханчуудаа цэцэрлэгтэй болгоно, цэцэрлэг барьна, хүүхдүүдэд анхаарна. Эрүүл мэндийн салбарт одоо том реформ хийж одоо шинжилнэ гэсэн ийм зүйл ярьсан нэг ч оюутлага үг байхгүй. Нэг ч мөрийн хөтөлбөрт байхгүй. Өөрөөр хэлбэл би энэгээр хязгаарч одоо улс төр хийнч гэдэг юм уу тэр янз бүрийн нэр хүнд хөөцөлдөх тийм биш. Энэгээр харин нэр хүнд хөөцөлдөх энэ битгий хэл моолуулна шүү дээ энэ чинь. Тэгэхээр зөв сэтгэлтэй байна, зөв одоо алсын хараатай байна гэдэг улс оронд хэрэгтэй. Тэгээд манайх шиг орон яагаад Норвег шиг байж болтгүй юм бэ? Норвег уул уурхайгаа ард түмэндээ ашигтай өгснөөрөө сайхан амьдарч байна. Иргэн болгоно дансандаа Европын хамгийн ядуу орноос тийм ээ. Дээш хамгийн дэлхийн хамгийн аз жаргалтай орн болсон шүү дээ. Норвег. Тий. Өөрөөр хэлбэл иргэн болгоно өнөөдөр 2 сая доллароос дээш одоо мөнгөтэй. Та мэдээж Норвегийн сангийн тухай судалж үзсэн байж таараа тийм үү? Тэр Норвегийн сангийн жишээг Монголд яагаад хэрэгжүүлж болдгоо юм бол? Би үйлдвэрчний ерөнхийлөгч байхдаа тэнд очиж байсан. Тэгээд Норвегийн үйлдвэрчний холбоотой их ойрхон ажилладаг, маш олон зөвлөгөө авдаг. Манайх яагаад ийм болдгоо юм бэ гэвэл шүү дээ. Неолиберализм буюу үндэстэн дамсан корпорациудын хортой бодлого манад явж, манай төрийн толгойд байгаа Америкт бэлтгэгдсэн бууны нохоонууд өнөөдөр бидэнд маш их гайд харж байгаа.
Өнөөдөр би ч гэсэндээ Англид боловсрол эзэмшиж энэ одоо буурай орнуудыг одоо капиталистууд яаж идэж уудгийг би бас мэднэ шүү дээ. Тийм учраас ядаж миний Монголыг биш шүү гэдгийг л хэлж байгаа. Тэгээд яг хуу нэг үг байт юм л да. Капиталист үндэстэн дамсан корпорациудын улс нэртэй уурхай болмооргүй байна л гэж би хэлээд байгаа шүү дээ. Өнөөдөр Африкийн маш олон орон улс нэртэй уурхай болцсон. Тэгэхээр ийм байдалд орсон би шалтгааныг хэлээ. Яагаад бид ийм байдалд орчих вэ? Дэлхийн банк гэдэг юм олон улсын банк санхүүгийн байгууллагууд хурж ирж бидэнд зөвлөгөө өгдөг. Тэдэнд 5 зөвлөгөө өгсөн байдаг. Нэгдүгээрт хууль дүрм журмгүй бай гэж. Энийг зөндөө сонссон байх. Хуулиа багсаг. Ингээд хууль мууд урж ясныг та нар санаж байгаа байх. Хуулиа байхгүй болго. За. Тэгвэл манай Эрдэнийн сан Субашид хуулгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэж үг байдаг. Хууль байхгүй, хуулийг хүчгүй болгоно гэдэг бол бидний баялагийг уул уулаар нь лиценз хэлбэрээр гадныхаа авах үе таалга нэгднэ гэсэн үг. Төр хүчгүй болж байгаа. Хоёрдугаарт нь хувьчлалыг тэд хийсэн байдаг. Төрийн 70 жилийн бид хамтдаа бий болгосон өмчийг нэг 10-20 хон гэр бүлд луйвардж өгсөн байдаг. Өнөөдөр одоо энэ хувьчлагдсан үйлдвэрүүдээс яг утгаараа Монголын ард түмэнд ашигтайгаар ажиллаж байгаа нэг үйлдвэр заагаад өгдөө байхгүй. Гуравдугаарт нь Монголын ард түмнийг тархин угаадаг одоо тийм хөлсний нийтлэлчдийн армийг тэд мөнгөөр угжиж бэлдсэн байдаг. Та энэ дотроо Баабрыг хамааруулж байна уу? Баабар бол таныг маш хүчтэй шүүмжилдэг. Баабар бол нөгөө талаасаа мөнгө авцсан захиалгаар бичээд ийн гэж зарим хүмүүс хэлдэг. Баабар эмийн гэд шилдэг нийтлэгчдийн клуб байд юм. Би ч өөрөө дотор нь байд юм. Энэ дотрын ихэнх хүмүүс нь таныг бол одоо дооглох, дохуурхах, доромжлох хэлбэрээр бичдэг л дээ. Тэгэхээр Баабаргойг бол би өөрөө бол их хүндэлдэг. Анх одоо намайг Полийн дээд сургуулийн Гэдэзийн ангийн оюутан байхад мартвал сонин гэл одоо бид тэднийг чинь уншаад ардсан холбоог би дэмжиж явж байлаа. Тэгтэл тэр хүн ухаантай хүн ойлгох бах уу? Тэр хүн Рио Тинтогийн хөлсний дууч хууханд болцсон. Тэр ямар ч үсэн тэр хүний буйнаар Монгол оронд эх оронч гэдэг үзэлгүй болчлаа. Эх оронч гэж хэлүүлэхээс хүмүүс айдаг боллоо. Дээл өмссөн үндэснийхээ бахархал болсон дээлээ өмсөж байгаа хүнийг харж доогддог боллоо. Энэ бол нүгэлтэй зүйл. Тэгээ тэр хүн намайг бодвол Ахмад хүн шүү дээ. Намайг ч одоо янз бүрээр доромжилж хэлдэг. Тэрний оронд чиний энэ буруу байна гэж хэлж болно шүү дээ. Чинь бидний өмнөх үеийн одоо нийгмийн зүтгэлтэн гэдэг утгаараа би бас дараад нь зүтгэл явж байна. Тэр хүн Бороо голдын аимшигтай хэрцгий Монголд ашиггүй гэрээг сангийн сайд байхдаа зурсан үзгэлсэн. Дараад нь та нар Рио Тинтогийн оюут толгойн гэрээг зурхаас өмнө Баабаргойн нийтлүүдийг уншаад үзээрэй. Биднийг асар их харааж маш гоё юм бичлээ л гэж одоо маш их гоё юм болж байна л гэж яриад байсан. Яагаад өнөөдөр тэр хүн тэр ашигтай гэрээнийхээ ашигыг бидэнд одоо дахиж ярихгүй байгаа юм бэ? Юун дээр алдав? Бид хэн нэгнийгээ буруутгах гэсэн үг. Ер нь бол миний нэг зарчим бол хүн ярьдгүй үйлдэлийн ярьдаг. Энэ бичиж байгаа үйлдэл одоо Монгол орон даяараа тийм хөлсний алуурчин нийтлэлчдийн золиос болж байна шүү дээ. Отхон баярын би ганцхан өөрийгөө ярих гайгүй. Отхон баяр гишүүний авгааг 300 сая төгрөг дансандаа байна гэсэн 300 сая доллар гэж баахан шуугаад тэгээд араас нь уучлалтгүйгаагүй. Энэний араас нь төрийн машин ажилдаг. Тэрний дараа гэхэд одоо Эрдэнэ чимэг байна. Эрдэнэ чимэг гишүүнийг архины эсрэг тэмцснийхэн төлөө арх тамхины эсрэг би өөрөө бас тэрийг дэмжиж тэмцдэг байхгүй юу? Одоо архинаас бол Монгол их доромжилсан доо Эрдэнэ чимэг гишүүнийг бол. Өөрөөр тэгж доогдох уу хийж одоо эн чинь бүр нэг тийм улс төрчдийг алддаг машин болж байна шүү дээ. Одоо ингэж ярьсны төлөө Баабар маргааш яаж солиорохыг би мэдэж байна. Тэр хүн тэгэг тэр цуцсан. Та энэ машиныг Баабар эргүүлдэг гэж бодож байна уу? Тэр зүгээр нэг тэр машиныг эрг шургал да. Нэг тэр тэрийг томруулаад хэрэггүй зүгээр. Тэгэхээр тэр Рио Тинтогийн гадны үндэстэн дамсан корпорациудын мөнгөөр бичиж байгаа юм шиг ийм байдал бол Монголын тусгаар тогтмол аюултай.
Тэр монголчуудын оюун санаа нь тийм аимшигтай хардаа одоо монголчууд бидэнд баатар байхгүй бие биенээ үзэн яддаг. 25 жил тэр хүн монгол хүнийг гутаалаа Бахархалж шүү. байхгүй боллоо. Бахархал байхгүй. 25 жил тэр хүн гутаалаа шүү дээ. Тэгээд манай Эрдэнэ чимэг гишүүний гэхтэл би өөрөө архиныхын эсрэг, тамхиныхын эсрэг тэр хуулийн дээр хамгийн их дэмжиж хамтарч ажилладаг. Тэгэхээр Эрдэнэ чимэг гишүүнийг архи тамхины компаниуд зөв миний сонсноор 150 сая төгрөг нийлж тэр хүнийг гутаанд оромжлох тийм кампанит ажил явуулж байгаа. Тэгээд улс төрчид одоо эхлээд ийм хөлсний нийтлэлчдэр одоо жишээ нь ерөнхий сайд байсан Алтан хоёрыг гээл тэгэхээр чинь тэр охин байна уу, хүүхдэн байна уу, хэн байна уу, одоо яа Батсуур байна тэр ойр суурных нь бүгдийн шоронд хийж байгаа л тэгээд дараад нь гутаанд оромжилсны дараа төрийн машин ажиллаж эхэлдэг. Энэ бол монголчууд бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Би буруутныг өмгөөлөөгүй. Буруу байгаа бол буруутныг шүүх хэрэгтэй. Ийм одоо хөлсний нийтлэлчдийн айрамгүйгээр бодоод үзтээ. Мятын хэрэг байна уу? Мят чөлөө ингээл баахан мөнгө төгрөгийн дуулаантай хэрэг болоод яагаад нэгэн ч гэсэндээ одоо гэмт хэрэг холбогдохгүй хэрэгсэхгүй гарч ирд юм бэ гэвэл энэ чи эркетэлж мөнгө авд юм биш үсттэй гэдэг хүртэл мөнгө гарч эхэлж штэ эндээс. Тэгэхээр яг вэ дахиж би Баабургын тухай яриад яг зөвөр ийм хөлсний бие үнэлэгч нийтлэлчдийн буйнаар Монгол оронд маш тийм аюултай нийгмийн хорт тийм бие биенээ үзэн ядах үзэл гарч эхэлж байна. Миний нэг онцлог бол хэзээ ч хувь хүн ярьдаг. Та нар одоо баяр цогтой мэтгэж яхад одоо мөндөр шиг над руу яг хувь хүн рүү мэн дайрч яхад би асуудлаа л ярьж байсан. Тэгэхээр Та залтай юм болов? би зарчимтай. Зарчимтай л гэж бод. Та бид хоёрын яриа одоо ерөнхийлөгч элбэгдэрж таны яриад байгаа одоо яг энэ Дубай, оюу толгой, таван толгой тийм үү? Хоёлаа таван толгойг дараа нь ярина. Энэ асуудал дээр дэмжиж гин үү таныг? Дэмжиж ажиллаж гин үү? Тэр дэмжих үүрэгтэй шүү дээ. Тэр дэмжих ёстой. Ерөнхийлөгч элбэгдэрж нэг бичлэгийг би дэлгэцэн дүгмөр байна л да. 13 оны 2 дугаар сарын 1-нд улсын хурлын чуулган дээр хэлсэн үг. Тэгээ хоёлаа ярилцъя. Хоёрт нь олон нийт иргэдийн хяналттай ил тод байх ёстой. Гуравт нь байгаль орчинд учрах нөлөөлөл нь тооцогдсон авах арга хэмжээ нь тодорхой болсон байх ёстой. Тэгэхээр үүнийг л хариуцлагатай уулуурхаа гэж байгаа. Бид энэ л одоо шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавих ёстой. Ер нь дэлхийн нийтээр энэ бизнес хийдэг, энэ ашигт малтмалын бизнес хийдэг энэ зүйл өөрчлөгдөж байгаа. Тийм учраас ашигт малтмалын бизнест ч гэсэн өөрчлөлт ирэх ёстой гэж бодож байгаа шүү. Ийм учраас энэ одоо гэрээгээ бид байгуулад хөрөнгө оруулалтаа хийгээд ажиллаж байгаа. Тавих асуудал бол гарнаа гэдгийг энд ер нь ойлголцох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ өөр нэг юм бол энэ ашигт малтмалаас үнэтэй, оюу толгоогоос үнэтэй ололтууд бол Монголд бий. Энэ улс орны тусгаар тогтносон бие даасан байдал, хууль ёс хэрэгждэг байдал, ил тод байдал гээд энэ зүйлүүд бол заавал хэрэгжих ёстой. Түрүүн зарим гишүүн хэлжсэн Монгол улс хуультай орн, Монгол улс ёс журамтай улс, Монгол улс бол төр засагтай улс шүү. Зүгээр нэг баялагийг ороод дээрмдээ даваа явцдаг. Тэгээд нөгөөдүүл нь дуугүй сууж яадаг. Аль эсвэл эрх барьж байгаа нэг хэсэг хүнтэй нь ховлдаад тэгээд ороод баялагийг цөлмөөд гардаг ийм улс биш шүү. Хэрвээ ийм улс гэж эхнээсээ бодсон бол энэ бол эндүүрэл. Тэгэхээр Монгол улс бол нээлттэй, ардчилсан, ард түмэн нь эрхээ шаарддаг улс. За та энэ үгийг санаж гинөө? Сайн санаж байна. Тэгээд энэ үг их үнэтэй үг. Монгол улсын төрийн тэргүүний үг. Мундаг үг хэлсэн. Мундаг үг. Тэгэхээр энэ зүгээр ерөнхийлөгчийн сонгуульд зориулж хэлээгүй гэж би бодож байна. Үргэлж энэ үгнийхээ төлөө бид бас зүтгэх ёстой. Яаж муулуулсан, сайлуулсан бай, зарчимдаа үнэнч байх ёстой л гэж би бодож байна. 2009 онд гэрээ байгуулагдсан шүү дээ, ойлгон гэрээ. Тэгэхэд энэ хүн маш сайн дэмжиж исэн байхгүй. Улсаараа нэг алхам урагш алхлаа гэл айгуу сайхан үг хэлсэн. Гэтэл гинтл 13 оны 2 сарын 1-нд энэ үгийг хэлсэн байхгүй. 13 оны 6 сард ерөнхийлөгчийн сонгуулиас ойлгон гэрээг өөрчлөнө гэж орсон. Одоо хараад байхад бодиттой дэмжлэг юу ч л үзүүлэхгүй ш. Одоо энэ дээр дубан гэрээ. Тийм. Та итгэл хүлээгээл юм уу? Би итгэдэг. Би ер нь мөрөөдөлтөй хүн, итгэлтэй байдаг. Тэгэхээр 76 гишүүнд ерөнхий сайд энэ Дубан гэрээг үзүүлээд одоо 18-нд шүү дээ тийм ээ 5 сарын 18-нд үзүүлсэн. Тэрнээс
нууц байхад одоо бөө юм болж л одоо нөгөө хэдэн эрдэмтдтэйгээ цуглаал, суугаал хийгээл тэгээ бүх 76 гишүүдэд би бас тараасан. Тэгэхэд одоо манай Даваасан гишүүн, Болор чулуун гишүүн олон гишүүд энийг дэмжиж одоо ингэж ажиллаж байгаа л да. Тэгээд ер нь бол Монгол ардын нам, ардсан намын гишүүд бол энийг бараг тоож уншдаггүй шүү дээ. Харамсмаар. Яг тэгвэл та нар уншсан уу? Яг нь миний хувьд бол олон жилийн хөдөлмөр шүү дээ. Эндээ сүүлдээ бүр өөрийнхөө хүүхчгээ хайртай болчихдог. Одоо ингээл энд үр дүн гараасаа л гэж бодоод байдаг. Оюу толгой ганцхан Ганбаатар ярьдаг хүн биш. Энэнийг бүр улс төр хийгээд нэр хүнд олохоо гэхээс илүү энэ үр дүн гарвал бид өнөөдөр цэцэрлэг байна шүү дээ. 85% хэтрэлтэй явж байгаа шүү дээ. 100 хүүхдийн цэцэрлэг 185 хүүхдтэй явж байна л гэсэн. Өнөөдөр сургууль 54% хэтрэлтэй явж байгаа. Өнөөдөр одоо 25-30 хүүхэд байх ёстой ангид 54 хүүхэд байгаа. Өнөөдөр 1750 сургууль цэцэрлэг нэг яралтай шаардлагатай байгаа. Ирэх жил 3 ээлжээр хичээлэхээс үр аргагүй байдалд орох гээд байна. Тэгээд олон залуучууд бол энэ болгоныг ба штэ. Малчтаас татвар аваад сургууль цэцэрлэг үйлдвэр барина гэж байхгүй. 8 нарийн барааны дэлгүүр ажиллаж байгаа энэ жижиг дунд үйлдвэрлэгчдээс татварыг нэмж аваад бид сургууль цэцэрлэг эсвэл үйлдвэр барина гэх боломжгүй. Бид хаанаас авдаг бэ гэвэл Эрдэнэтээс авдаг, ГОК-оос авдаг. ГОК бүр 3 дахин ихээр оюутлогоос илүү төлж байгаа. А ГОК-оос Эрдэнэт 3 дахин илүү хүчин чадалтай орлого олж байгаа. Эрдэнэтийн нуруу нь хугарлаа шүү дээ. Тэгэхээр энэ гэрэн дээр бид хэдүүлээ ярилцах ёстой. Гэрэн дээр ярилцах ёстой. Зин гэж одоо энэ хүн байна л да. Энэ одоо их том эрдэмтэнтэй Германы энэ том Ханс Вернер Зин гэдэг энэ хүн Монголд ирээд хэлсэн үг байдэ. Ерөөсөө та нар гаднаас зээл авна гэж юу яриад байгаа юм бэ? Та нар энэ гэрээнүүдээ эргэж хараач гэж ярьсан байдаг. Тэгэхээр би энэ дэр гаргалгааг би яриул болох юм гэсгэлээ. Энэ дээр ямар гаргалгаа байна вэ? Миний санал болгож байгаа гаргалгаа бол улс орон даяараа жижиг дунд үйлдвэрлэл өөрсдийн бизнес эрхлэгч нартайгаа улсын гурван талд хэлцээр гэж одоо би үйлдвэрчний ерөнхийлөгч багт их олон жил ярьсан да. Голландын ерөнхий сайд байсан Wim Kok гэдэг одоо миний их шүтэж хүндэлдэг хүн байдаг. Монголд 2012 оны эдийн засгийн форумаар ирж байсан. Би өөрөө уулзж байсан. Энэ хүн бол их мундагалда улсын эдийн засгийн гурван талд хэлцээр гэдэг ямиг амь оруулж 60-70 онд одоо Европт гайхуулж байсан. Тэгэхээр энэ хүний аргачлалыг би их дуурайд. Тэгээд улс орон өнөөдөр ойлголцох хэрэгтэй байна. Хамгийн нэг номерыг хийх ёстой ажил бол ярилцах хэрэгтэй. Ганбаатарын 11 жил асууж байгаа энэ асуултанд ямар ч ерөнхий сайд, ямар ч одоо төрийн өндөрлгүүд хариулт өгөхгүй болтдог. А тэгээд тэд хөлсний нийтлэлчдээр л муулуулдаг. Тантай ерөөсөө уулзаж ярилцаж санаа оноог ч авж байгаагүй юу? Авж байгаагүй, ярьдаггүй. Би маш олон загтлаа явуулдаг. Одоо хүртэл маш олон загтлаа явуулдаг. Тагнуулын газар руу явуулдаг бүр. Тэгэхээр би нэг юм хэлэх гээд байна. Телевиз антен байдаг шүү дээ. Телевиз антен дээр ингээд дээр нь гараад харах юм бол Монгол орон даяараа бие биеийн лөгөө бичиг цаас барьсан хүмүүсийн цуглаан. Ерөөсөө нэг уучраа болохгүй бичиг баримт ярьсан хүмүүсийн цуглаан. Тэгэл төрийн албанд одоо улс төрчид нь манан юм да. Манан маань одоо махны лицензийг, мах гаргах лицензийг ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн бизнес хийх лицензийг боомлж ээж ард түмнээс сорж амьдардаг. Тэгэхээр ийм байдлыг байхгүй болгоёг бол засгийн газар бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагатай уулзах хэрэгтэй, хэлцээр хийх хэрэгтэй. Энэ бол Монгол орны нэг номерын гаргалгаа. Энэ бол улс орны гаргалгаа. Хамгийн том 15 том аж ахуй нэгжтэйгээ уулзаад за гангийн үйлдвэр хэдүүлээ барья. Сайлуулах үйлдвэр барья. Цементийн үйлдвэр барья. Манай улс бол ингэж явж байгаа бизнесменээ хорчдсон шүү дээ шоронд. Бид яг ингэж уулзах хэрэгтэй. Тэгээд яг нээлттэй ярих хэрэгтэй. Тэгээд бизнесмэнүүдтэйгээ нэг хоёрын гэрийнхээ гадаа ойчрлуулж өөрөө ширийн доогуур юм авах биш, нээлттэй институцийн хувьд, тэр бүтэц зохион байгуулалтын хувьд бизнесмэнүүдтэйгээ засгийн газар нь ярилцах хэрэгтэй. Гангийн үйлдвэр, зэсайлуулах үйлдвэр, цементийн үйлдвэр
хөдөө аж ахуйдаа махны үйлдвэрлэлийг сайжруулах хэрэгтэй. Одоо бэлчээрээ сайжруулъя, малчтаа яаж дэмжих вэ? Энэ бол ажлын байр нэмэгдүүлнэ. Тэгээд нүүрс химийн үйлдвэр энэ дотроо нефть боловсруулах үйлдвэр нь орчиж байгаа. Ийм 5 проектоо гаргаж ирээд ярина. Тэгээд төр яаж тусалдсан бэ гэхлээр 5 зүйлдээ л туслана. За чамд татварын болон хууль эрх зүйн орчноор би чамд юу хийх вэ гэдгээ хэлцэж тохирдог. За тийх байх. За эхний 3 жил чамд одоо ингээд татварын хөнгөлт үзүүлэх гэдэг юм уу? Янз бүр энийг ярилцсан. Бусад улсын түүхэнд байдаг. Түүхэнд байдаг. Тийм. За. Дараад нь зах зээлийг чинь би нээж өгье. Япон руу очиод 3 өндөрлөг нь манай 3 өндөрлөг сарын дотор 3 өндөрлөг нь нэг улсад очиод I love you гэж очиод хэлж шээ. Ерөнхий сайд нь очиод би чамд хайртай л гэдэг. Дараад нь улсын хурлын дарга нь очиод би чамд бүр хайртай л гэдэг. Дараа нь ерөнхийлөгч нь очиод бүрч би чамд хайртай шүү. Энэ бол солиорл. Энэ бол бүр тэр хайртай гэдэг үгийн ч утга алга. Энэ бол дипломат ёсонд байж болохгүй зүйл. Энэний оронд очиод танай зис турбаны 15%-ийг манайхаас нийлүүлье. Квот өгөөч. Ингэсэн тохиолдолд Монголд зис сайжруулах үйлдвэр хөгжинэ. Зах зээлийн нээж өгөх. Тэгэхгүй сайд болсон хүмүүс өөрийнхөө компани тендер авах гэж сайд болдог. Үйлдвэрлэлийг дэмжиж, төр болохоор зах зээлийн нээж өгье, татварын хөнгөлөлтөд орчин бүрдүүлж өгье. Хууль эрх зүйн орчин. Хууль эрх зүйн орчин. Зах зээлийн нээж өгөх. 3 дугаарт нь технологиг шилжүүлэх. Технологи гаднаас төр оруулж ирдэг компани биш. Тэгээд багц тоног төхөөрөмжийг татваргүй оруулж ирэх. 4-дүгээрт нь хүний нөөцийн бодлогыг боловсруулах. Компаниудын танай одоо манай 65 тэрбум төгрөгөөр хөдөлмөр эрхтний сан гэж байдаг. Тэрүүгээр зүгээр бууцны бахан курсууд ажиллаж байна. Тэгээд тэрүүгээр сонгуульд явсан хүмүүстээ мөнгө тарааж өгдөг ийм л нэг аимшигтай ажил хийгддэг байсан. Хүний нөөцийн төр бэлдэж өгдөг. Гэхдээ тэр хувийн өсөлтийг хамтарч 5 дугаарт нь зээлийг ч нүгэй. Гэхдээ 1.5 тэрбум доллар өөрөө олж ирчээд гэрийнхээ гадаа ойчрлуулад өгдөм биш. Манай зээлийн нөхцөл юм байна. Төр баталгааг нь гаргаад тэр гадаадын тэр банкнуудаас шууд ингэж төрийн зээлийн өгдөг юм. Credit line нээн гэж ярьж байгаа юм л да. Зээлийн шугам нээх гэдэг. Энэ 5 зүйлийг хийснээр хууль эрх зүйн орчин, зах зээлийн нээж өгөх, технологийн шилжүүлэх, хүний нөөцийн бэлдэх, зээлийн өгөх. Энэ 5-ыг төрөөс зохицуулаад компаниудтайгаа ярьснараа компаниуд өөрсдөө за тэгвэл 3 жилийн дотор засгийн газраа би 50,000 ажлын байр бий болгоно, баталгаа өгье. Нэг хүн дунджаар $1,000 цалинтай. Гэдэг дээр гэрээ хийлээ, үйлдвэрчний эвлэл, ахмадын холбоо, бусад эмэгтэйчдийн байгууллага гээд нийгмийн оролцогч талууд нь энэ дээрээ сууж гурвалсан гэрээ хийдэг. Компани эзэд улс төрч хоёр хоорондоо хийх юм бол энэ бол нэг одоо хуйлдаан болдог. Тэгэхээр заавал ард иргэдийн төлөөллийг оруулж 3 талын энэ хилцээр хийгээд үйлдвэрчэндээ хэлдэг. За 50,000 ажлын байр бий болох юм байна. 5 жил та нар маань жагсаал битээ хийгээрэй. Цалингаа бид буулгахгүй, ажлын байрыг хомсдуулахгүй. Ингэж 3 сая хүнтэй нэг том корпорац шиг бид ажиллах нь Монгол орны гаргалгаа. За яг чухал хэсэг дээр хоёлаа түр завсарлах хэрэгтэй болох нь. Ярилцлага ихлээр бараг 1 цаг болцсон байна. Хоёлаа. Тэгэхээр хэдэн минутын рекламны дараа хоёлаа яг энэ сэдвээсээ буцаад ярилцлаганд орё. Вита цэвэр цэнгэг. Вита цэвэр цэнгэг. За битүүрийн ярилцлага яг улс орныг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг гаргалгаан дээр явж байгаа төгссөн. Технологи гэдэг нэг үгийг олзуурхаж авлаа. Та шинэ Монгол технологийн коллеж дээр очиж лекц уншсан гэсэн оюутнуудад. Би таныг тэнд оюутлах уншиг байгаа даа гэж бодоод таны лекцийг харсан их зүгээр санагдсан л та. Яагаад тэр сургуулийг сонгож тэнд очиж лекц уншсан бэ? Технологийн дээд сургууль, шинэ Монгол технологийн дээд сургууль бол үнэхээр миний сэтгэл их хөдлсөн. Бүр үнэхээр баярлсан. Тэр одоо ганц зэрэг захирал нь байна,
манай Галмандах захирал байна. За Галмандах Галбадрахгүйтэй би ер нь Rotary гэдэг их олон жил галаа захиралтай хамт ажиллаж байсан л да. Тэгээ тэнд урагдаад би очиод Монголын ирээдүй утгагүй босно. Үнэхээр сайн болно. Тэн дээр жинхэнэ технологийн, ялангуяа нано технологи байна, механикийн, инженерийн технологийн олон одоо Монголыг аврах санаанууд тэнд явж байгаа. Тэр шинэ Монгол технологийн дээд сургуулийн тэр оюутан залуучууд ялангуяа багш нарт бол би бүр одоо бол Монгол босно. Магадгүй миний ярьж байгаа юмуд их тийм гутранг тийм ээ яаж засайдаа байз гэж явдаг байж болно. Гол нь Монгол босно гэдэг итгэл байдаг учраас би ингэж явж байгаа юм шүү дээ. Инженерийн гараар босох хэрэгтэй. Ерөөсөө л инженер. Ер нь бол улс төрч хүн гэдэг бол тухайн нөхцөл байдлын босон явдлыг тойрж ярьдаг. Гэрээ байгуулагдлаа, Дубайн гэрээ гой болноо ч гэдэг юм ингээл яриад идэг. Эдийн засагч байна гэдэг бол одоо гарч байгаа шийдвэр ирээдүйд ямар дүр зурагтай болох вэ гэдгийг тооцоолдог нь эдийн засгийн нэг зовлон. Энэ гэрээн дээр байгаа зүйлүүд чинь яриад байгаа юм чинь байхгүй юм шүү дээ гэж хэлдэг нь эдийн засаг гэж өөрийгөө хэлж байгаа бол тэр хүн тэгж хэлэх хэрэгтэй. Инженер хүн бол улс төрч хүн уснаа суураа гарах тухай боддог гэж байна. Инженер хүн өөрийгөө норгоод чамаагүй гаргалгаа яаж гарах вэ гэдэг тухай боддог. Тэгэхээр улс орны хөгжил бол инженерүүдээс ихтэй ингээд шинэ Монгол технологийн дээд сургуулийн профессоруудтай уулзаад би тэдэнтэйгээ бас хамтарч ажиллаж түрүүн би ярьсан гангийн үйлдвэр, зэсайлуулах үйлдвэр, цементийн үйлдвэр энэ гур бий болно гэдэг бол манай байшингийн үн одоо бүтээн байгуулалт барилгын үн бол 30-50% унана гэсэн үг. Арматур нь бид гаднаас авахгүй болчих юм бол цемент нь хангалттай дотроо хийх юм бол дараад нь махны үйлдвэрлэл буюу одоо үндсэндээ малчтай дэмжих хэвээр. Тэгээд дээр нь нүүрс хэмээн үйлдвэр. Энэ бол хамгийн их мөнгө ордог нь. Нөгөөдөл нь боддоо нөгөө ихний дөрвөн үйлдвэрлэл гангийн зэсайлуулах цемент тэгээд махны үйлдвэрлэл гэдэг энэ дөрв бол нийлээд 7-8 тэрбум доллараар босно. Тэгэхэд нүүрс хэмээн үйлдвэр бол 40 тэрбум доллар. Энэ бол хамгийн том нь. Гэхдээ энэ тухай ярьсан улс төрч ер нь Куэмих балбуулсан шүү дээ. Та бол мэдэн шүү дээ. Тэгэхээр та одоо өөр дээрээ дахиад нэмж шин сэдв гаргаж ирж балбуулах хэрэг байна. Би өөрөө одоо түрүүн ярьсан шинэ Монгол технологийн дээд сургууль гэдэг шиг шинжлэх ухааны техникийн сургуулийн болон шинжлэх ухааны академийн олон эрдэмтэн тэр одоо эдийн засгийн хүрээлэнгийн олон эрдэмтэнтэй хамтарч баг болж энэ дээр ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрүүд маань ер нь баг төрхөө олдсон. Эрдэмтийн үйлдвэрийн инженерүүдтэй ажиллаж байгаа маш олон инженерүүд энэ дээр хөтөлбөрүүдэд гаргаж байгаа. Тэгээд энэ болгон дээр би нэг зүйл хэлээ да. 7 тэрбум доллараар бид босно энүүгээр. Шууд эхний жилдээ 50,000 ажлын байр одоо бэлтгэлээ хангаж эхэлнэ. Тэгээ 3 жилийн дотор 50-аас 70,000 ажлын байр бий болно. Энэ бол тооцоо судалгаатай ярьж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр энийг эрдэмтдтэйгээ тэр профессоруудтай ярьдаг. Жинхэнэ технологийн хүмүүстэй ярьдаг. Тэгэхээр энэний анхны мөнгийг хаанаас олох юм бэ гэдэг асуулт байгаа. Гарааны мөнгө хаанаас олох юм бэ? Тийм учраас л оюутлогоо яриад байгаа шүү дээ. Тэгээд оюутлогоо дээр одоо миний дараагийн гаргалгаа юу вэ гэвэл би хэзээс бууж өгөхгүй. Дандаа гаргалгаатай ярьдаг. Бямб сайхны сүүлийн ярилцлагыг та нар харах юм бол 42-оос 45 тэрбум долларын ашигтай ажиллана гэж одоо хэлсэн. Тэгвэл үйлдвэрүүдэд барьчих юм шүү дээ. Энд чинь 42-оос 45 тэрбум доллар. Анх бол 108 тэрбум долларын тухай ярьж байсан шүү ашиг нь. За яах вэ? 45 тэрбум доллар. Одоо Монголын засгийн газар Ириотинтой суугаад нэг л юм ярих хэрэгтэй. Оюу толгоогоо бас 5 толгоогоо ялгаагүй. Оюу толгой хэд 420 тэрбум долларын хөрөнгөшүүд газрын дор. 5 толгой бол газрын дор 460 тэрбум доллар болтой. Кокс нүүрсийг оруулаад. За ойролцоогоор хоёулаа 400 тэрбум долларын өмч. Энийг ухаж гаргаж ирэх мөнгө нь 30-аас 40% нь л байдаг. Тэгэхээр үндсэндээ цаад ашиг нь 250 тэрбум доллар хоёулаа. Ашиг нь цэвэр ашиг нь. Тэрний талаар нь бид одоо үндсэндээ шууд худалдах хэрэгтэй. Ямар нэгэн толгой эргүүлсэн ашиг, зардал, хувьцаа тэр юма бол. Ботсвана гэдэг улс ингэж л хөгжсөн юм л да. Яасан гэсэн уурхаагаа гаргаж ирээл хоорондоо ярилцаад нөгөөдөл нь яг манаа дээр хийсэн лойроо хийх гэл ингээл гэрээ байгуулж байгаа юм л да. Хэдэн доллар болох юм бэ гэсэн чинь 30 тэрбум доллар танаад ашиг болно гэсэн. Хэдэн жилийн дотор гэсэн 50 жилийн дотор. За
50 жилийн дотор 30 тэрбум доллараа одоогийн үнцээр шууд гэрээлээ гэсэн байна. Тэгээ Ботсвана нэг ухаалаг юм хийсэн нь наад мөнгөө чинь би кашаар авахгүй. Бартраар авъя гэж ярьсан. Тэгээ 30 тэрбум доллараа одоогийн үнцээр яг л одоогийн 30 тэрбум чинь 10 жилийн дараа 10 тэрбум болно шүү дээ. 30 тэрбум дээр одоогийн үнцээр 10,000 км төмөр зам. 5 гангийн үйлдвэр. 150 одоо клиник эмнэлэг, 200 сургууль, 500 цэцэрлэг гэдэг ингээд бартра хийгээд гэрээгээ хийсэн. Парламент нь юу хийсэн бэ гэвэл зүгээр л хуралдаал тэр цэцэрлэгүүд энэ жил 10 цэцэрлэг хэрэгтэй тэнд бариад өгч. Тэгээд гэрэн дээр манай одоо Ботсваны компаниудыг оролцуулж бариарай. Үнэхээр манайх барьж чадахгүй байгаа бол нөхцөл нь тодорхой болсон тохиолдолд та нар гаднаас хүн оруулж ирж байна. За хоёулаа одоо сэдвээ солио. Миний санаа ойлгож энэ ойлгож чинь би ойлгож чинь. Тэгэхээр 5 толгой, оюут толгойг одоо бол ерөөсөө шууд зарж тэдэнтэй шууд би хувьцаагаа зарах тухай яриаг 34%-ийг шууд ерөөсөө ямар ашигтай юм бэ гэдэг дээр л ярих цаг болсон л гэдэг би хэлчихсэн. Гарц угаасаа хоёулаа яриад явна. Би таныг нөгөө 5 толгойн ажлын хэсгийн гишүүн учраас 5 толгой асуухгүйгээр 5 4-ийн цаг дуусчихгүй гэж айгаад байна л да. За 5 толгой өнгөрсөн баасан гарагт 5 толгой англи хэл дээрх ихийг ажлын хэсгийнхэнд өгсөн гэсэн би сураг сонссон. Энэ үнэн үү? Өнөөдөр хүртэл бидний гар дээр ирэх байгаа. Тэгэд гэрээг батлуулахаар одоо олон нийтэд зарласан 4 сарын 22 юм билүү? Тэ 4 сарын 16-наас эхлээд тэр явсан. Явсан. Тэгээ өнөөдрийн хүртэл та нарын гар дээр англи хэл дээрх их хувь ирдгүү. Ямар сони. Та аваагүй явж гэнэ зарим гишүүдэд нь ирсэн сурагтай байсан. Эдгээр чимэг одоо ажлын хэсгийн дарга дээр очсон байж болно. Ямар ч байсан над дээр бол албан ёсоор ирээгүй байгаа. Тэгээд ер нь бол Монгол хувилбар дээр нь бид ажилласан асар олон алдаатай. Миний нөгөө хэлэхэд Монголын парламентыг гаргадаг шийдвэрийг гадаадд Дубайч гэдэг юм уу, Бээжинч гэдэг юм уу, Лондон гэдэг юм уу, ийм газар хийгдээд хурж ирж тулгадаг байдал сүүлийн 20 жил асар их газар авлаа. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолтой сайн зүйл биш ээ. 5 толгойн гэрээн дээр 7 хуудас том 37 одоо зүйл залттай би өөрийнхөө одоо үжил баримтлал байр суурьгаа бол одоо эрхэлж ерөнхий сайд руу явуулсан байгаа. Энэ дээр бол миний хамгийн их санаа зовж ноцтой зүйл бол төмөр зам асуудал. Төмөр зам яг юун дээр нь та санаа зов? Төмөр зам одоо уурхаа ажилуулж байгаа хүн өөрөө ухаж өөрөө ухаад өөрөө зөөгөөд өөрөө ингээд ашиглана гэдэг бол тэр хүний хизээ сайхан ааш нь хөдөлж садхлаараа зэрэг надад үлдэгдэл хоол өгөх болоо гэж хүлээж байгаа хүүхдүүд шиг Монголыг тийм байдалд оруулж байгаа байхгүй. Энэ газрын хөрснөнд дор 400 гаруй тэрбум долларын одоо нүүрс байна шүү дээ. Энэ бол Монголыг 100 жил сайхан амьдруулах мөнгө. Тэгэхээр энийг зүгээр нэг тийм үн цэнгүй юм шиг өгч болохгүй. Тэгээд төмөр замыг бол төр үргэлжин хяналтандаа байлгах хэрэгтэй. Миний нэг ярьдаг жишээ байдаг л да. Рокфеллер гэдэг хүн Америкийн хойд хэсэг рүү ингээд нүүрс байна, нефт байна, алтны том халуурал болсон. Тэгээ тэр бол тэр лицензний уралдаанд бол үндсэндээ хоцорсон. Тэгээ тэр еврей хүн яасан бэ гэсэн найзуудтайгаа нийлж хагаад төмөр замыг хянасан. Тэр төмөр замыг хянан гутал хэн лицензтэй байх нь чухал биш. Тэрүүгээр хэн зөөж байгаа вэ гэдэг нь ашигтай одоо хамгийн эрх мэдэлтэй болж эхэлсэн. 5 жилийн дараа гэхэд бүх нефтийн цооногуудыг Рокфеллер дампууруулж аваад нэг том үлдсэн нөгөөх нь зүгээр хадган дээр лицензээ барьж Рокфеллер дээр ирж ирсэн. Тэгэхээр төмөр зам буюу багалзуураа гадныханд шууд өгч болдгоо юм. Энэ бол төрийн одоо ашиг сонирхол гэдгийг би нэгдүгээр хэлмээр зүгээр энэ дээр цаг баг байгаа ч гэсэндээ би хэлмээр нэг зүйл байна л да. 6-гийн 1 үндсэн хуулийн 6-гийн 1 би 6-гийн үндсэн хууль ингээд байнга авч явдаа. Нэг би уншиж хэлэх гэсэн. За тэг. Монгол улсын газар түүний хэвлийг баялаг нь гагцхүү ард түмний мэдэлд байна гэж байгаа шүү. Гагцхүү гэдэг үг байгаа шүү. Гагцхүү. Энэ бол ямар ч одоо хувиршгүйгээр ямар ч салаар утгахгүйгээр ард түмний мэдэлд байгаа. Тэр энэ бол ямар нэгэн 76 хүний мэдэлд за 76 төлөөлөл бол ард түмнээс их мэдж болохгүй. Тэгээд бүр их хурлын хажуугаар ерөнхий сайд бүр тэгээд өөр нэг сайд энийг дур мэднэ гэдэг бол энэ бол үндсэн хуулиар зөрчиж байгаа гэмт хэрэг болно. Тэгээд нэг муухай юм нь энэ газрын дор байгаа өмч 400 тэрбум ард түмнах шүү дээ. Өрөмтлөг хийгээд нэг зухуучлаа гэж бодъё.
100% шууд хувийг болчихж байгаа байхгүй. Энэ элбэг зогсоохын төлөө би 11 жил зүтгэсэн. 5 толгой энийг бол улам гааруулчлаа. Тэгээд дээр нь зүгээр базаад хэлэхэд 5 толгой, оюу толгой, нефт, зис, нефт, нүүрс 3, гадныханд бид эрх мэдлээ өгөх юм бол бусад бүх уурхайнууд 50 жилийн царцалтанд орно гэсэн үг. 50 жилийн дотор тэд хадган дээр бариад лицензээ гадныханд өгнө гэсэн үг. Монгол улсын тусгаар тогтнол их л хүнд байдалд орно доо. 5 толгоон гэрээг уншаад улсын их хурлын даргын одоо хуулийн болгын зөвлөх ганц дүгнэлт өгсөн байсан. Сонин дээр хэвлсэн. Тэр бүх сонин дээр 5 6 нүүр дүүрэн юм байсан. Та тэрийг уншсан уу? Тэрийг маш сайн уншсан. Тэгээд ер нь бол ганц өх сайдын тэр хийсэн зүйлүүдийг хараад бол үнэхээр хуульч бас энэ дээр бол өөрийгөө эрсдэлд оруулан байж энийг бичсэнд би одоо үнэхээр их талархаж байгаа. А дээр нэмээд яг вэ миний 37 зүйл заалт бол ганц өх сайдын тэр сонин дээр гарахаас өмнө биний гарсан. Хамгийн анх ерөнхий сайдаар би явуулж байсан. Тэгэхдээ бит хоёрын зарим нэг зүйлүүд зөрж байгаа ч гэсэндээ зарчмын хувьд бол яг тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хамгаална гэдэг дээр бол санал нэг байгаа. Тэр таны 37 зүйл бүхий асуулт гэж ойлгож байна тийм үү? Тэн дотор одоо нэг юу Рио Тинто гэх гэж байна. Energy resource-тэй засгийн газар гэрээ байгуулад үүрэг хүлээхдээ одоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ямар нэгэн асуудлыг дэгдээж болохгүй гэсэн үүрэг манай улс хүлээсэн байсан шүү дээ. Тэр бол анхны хуулбар дээр тийм байсан. Би яг тэрийг бичсэн. Миний хуулийг анхны хуулбарыг харж бичсэн учраас ганц одоо зөвлөхөөс бол минийх зарим юмар зөрдөг. Тэгэхээр Монгол улсын аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал одоо ноцтой аюул тохиолдсон зүйл одоо үүсгэхэд гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэдэг бол бүр байж болохгүй зүйл. Тэгэхээр энэ дээр бол чимдгайн энэ үндсэн хууль дээр хэлсэн байгаа нэг сайн юм байдаг. Үндсэн хуулийн үзэл баримтлал зөрүүтэйгээр олон улсын гэрээ болон олон улсын одоо байгууллагуудад хийж байгаа гэрээ хилцлүүд хийгдэх юм бол шууд цуцлана гэж зааснараа тэр бол одоо үндсэндээ цуцлагдах тийм нөхцөл үүсэж байгаа л гэсэн. MCS компани одоо сар тутам ажилчдаа 9 тэрбумын цалин тавьдаг гэж та сонссон уу? Тэгж өөрсдөө хэлсэн. Энийг бол мэдээлэл сонингоос авчихсан. Тий, тэгээд тэр хэмжээгээрээ татвар төлдөг. Монгол улсын номер 1 шилдэг татвар төлөгч маш их ажил хийсэн. Энэ дээр бол та санал нэг байх тийм үү? Тэгээд тэгсэн хэрнээ заавал хууль зөрчиж 5 толгойг өөрсдөө авах гэдэг. Асар өндөр хэмжээний цалин тавьдаг, олон хүнийг ажлын байраар хангадаг, татвар сайн төлдөг нь хууль зөрчих одоо болцлыг хангах шалгуур мөн үү? Энэ бүр байж болохгүй зүйл. Тэгээ наадхан дээр чинь нийтлэл дээр нэг юм бичсэн байсан л да. Ганбаатар нэг ширхэгч ажлын байр бий болгодгоо. Яг. Тийм ээ. Тэгээд одоо та бүхэн бол нэг ширхэгч ажлын байр бий болгодгоо. Гэхдээ MCS бол одоо би 3000 гэж тэрэн дээр бичсэн байсан шүү. 3000 ажлын байр бий болгодог. Тэдэн мянган одоо татвар төлдөг гэдэг баахан бичсэн байсан. Би тэрний оронд би яг хэлмээр санагдчихсан үгүй харин би одоо боломж олдсон дээр хэлээ. Хэрвээ Монголын бүх алт эрдэнэс нөөц баялагийг дээр нь суучхад би тэрнээс 10 дахин илүү ажлын байр, 10 дахин илүү боломжийг Монголын ард түмэнд бий болгоно гэдгийг би баталгаатай хэлж чадчих. Би нэгч ширхэг килограмм нүүрсэн дээр, зэсэн дээр, алтан дээр суугаагүй шүү дээ. Энүүгээрээ ялгаатай. Ийм бүдүүлэг харьцуултыг хийж одоо хөлсний нийтлэлчдэрээ бичүүлнэ гэдэг бол их л одоо дутуу байна даа гэж би хэлмээр байна. Би субъектив хандаагүй шүү. Би объектив хандах юм. Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүн. Гэтэл тэр хүн өнөөдөр би хамгийн баян, би хамгийн их татвар төлдөг гэдгээр ямар нэгэн юм авахыг засгийн газартаа тулгын шаардаагүй л байгаа байхгүй. Энэ дээр асар их зөрүү байна гэж би бас боддгийн. Яг тэ капиталистууд бол ярьдсан л да. Олон ядуу хүн дунд баян хүн байх үндэс байхгүй л гэж хэлдэг. Манай зарим нэг бизнесмэнүүд өөрсдөө гайгүй гэж байгаа бизнесмэнүүд бол чонтоо нийлсэн нохоо шиг гадны томоохон хөрөнгө оруулагчдын Хонконгийн ч юм уу Сингапурын зарим нэг мөнгөтэй хүмүүсийн
мөнгийг Монголд эргүүлдэг нэг change төдий байдаг. Тэгээд тэднийхээ зарим нэг одоо шахалтаар Монголын төрд, Монголын ард иргэдэд ирээдүйд асар хортой нөхцлөөр байгалийн баялаг дээр мань гэрээ хийхийг тулгадаг. Тэгэхээр чонтоо нийлсэн нохой байж болохгүй. Бид үндэсний үйлдвэрлэгч хэрэгтэй. Ганц нэг одоо энэ гадны томоохон группүүдийн одоо дистрибьютор маягтай энэ компаниудаа бид дэмжиж болно. Энэ дэмжснээрээ мянган Монголын тэр 5-7 нүүрсэн дээр ажиллах, ажлын байр бий болгох үндэсний үйлдвэрлэгчдийнхээ боломжийг бид хааж байгаагаа одоо юугаарч одоо зөвтгөж тайлбарлаж болохгүй. Бид бол олон хүнийг ажилтай болгох хэрэгтэй. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчийг нэгдүгээр тавих ёстой юм уу? Үндэсний одоо компани нэгдүгээр тавих ёстой юу? Би энэ хоёрын ялгааг ерөөсөй ойлгохгүй байсан. За би энд одоо их материал цуглуулдаг л да. Тэгээд энд бол Мянмар гэдэг одоо Бирм улсын гадаадын хөрөнгө оруулалтын хууль нь байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль. Энэ бол одоо энэ журам нь байна. Гадаадын хөрөнгө оруулалтын журам нь байна. Тэгэхээр энэ дээр юу гэж заасан бэ гэсэн чинь гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол гаднаас доллар оруулж ирэх, доллар өөрөө яг хөрөнгө оруулалтаар оруулж ирэх, багаж тоног төхөөрөмж болон бидэнд байхгүй технологи, ноу хавыг оруулж ирэхийг хэлнэ гэж заасан байна. Манайд бол Rio Tinto ч ялгаагүй, 5 толгойдор оруулж ирэх гэж байгаа хөрөнгө оруулагч ялгаагүй, гаднаас ерөөсөө зүгээр өр зурчлагч болоод байгаа байхгүй юу? Түрүү хэлсэн чинь би нөгөө 5 толгойдорч Rio Tinto-дорч ялгаагүй. 6 тэрбум долларын хөрөнгө оруулалт гэж нэрлэдэг. Хөрөнгө оруулалт гэж ичээд нэрлэхгүй байгаа. Санхүүжилт гэж нэрлээд энийг өөрсдөө авна, барьцаанд нь Монгол үлдэнэ. Тэгэхээр Бирмийн энэ хуулийг хүртэл манай одоо энэ ухаантай Америкт бэлтгэгдсэн улс төр чинь харах хэрэгтэй байхгүй. Би Бирмийн хууль ярьж байгаа шүү дээ. Энэ чинь Бирмийн хууль. Би ямар нэгэн Канадын хууль ярьсангүй. Тэгэхээр манай орон энэ 5 толгойн гэрээн дээр ноцтой олон зүйл байдаг. Тэгээ цаг баг учраас их товчхон яриад байгаа шүү. Нэг ноцтой зүйлийг би хэлээ л да. Яг энэ хөрөнгө оруулалтын зарчмыг зурцсан. Хөрөнгө оруулалтыг 4 тэрбум доллар хийгээд зээлж аваад чамаагүй хийгээд гэрээ ямар нэгэн байдлаар тэднийхээс ч байсан болно. Гэрээ цуцлагдсан тохиолдолд 4 тэрбум доллар аваад эргүүлж аваад тэрнээс цааш ашигын 15%-аар зарим ихний хувилбар дээр 30% гэж байсан. Цаашид 30 жил авна гэж заасан байгаа шүү дээ. Юу гэж байгаа? Гэрээ цуцлагдсан байх туу? Тийм, гэрээ цуцлагдсан байхад би дахиад миний гэрээг цуцалчлаа. Би өөр хүнтэй ажиллаад явхад миний ашигаас чинь 15%-ийг би жил болго авна гэсэн үг. Тэгэхээр энэ бол тэр компани орж ирчээд ямар нэгэн шалтгаан гараад өөрөө гэрээгээ цуцалдсан байхад монголчууд уйлах, инээх хоёрын аль гэрээ цуцалсан ч бид нар тохиролтой байх нь. Цуцалсан ч тохиролтой. Энэ гэрээг байгууллаад дараа нь цуцлах ч ирэхгүй болчихно гэсэн үг. Тэгэд яагаад энэ гэрээг улсын хурлаар оруулахгүй засгийн газрын мэдх асуудал гэдэг төрийн тэргүүнээс ахуулаад зүтгээд байгаа юм? Энэ бол Монголын төрд гадаадын хөрөнгө оруулагчдын нөлөөний бүлэглэл баг маш хүчтэй ажилладаг. Тэдний хөлсний алуурчин нийтлэлчд нь ажлаа сайн хийдэг. Ийм байдалтай байгаа учраас монголчууд бид 25 жил уул уурхайгаа дагаж яваад маш хүнд байдалд орлоо. Хүн нөхөнд орсноо гинт мэдэх юм бол эхлээд нөх ухаа зогсоо гэж байгаа шүү. Бид өнөөдөр маш хүнд байдалд орсон. Энэ арга замууд дээр эргэж харах цаг болсон л гэдгийг хэлэх гэсэн. Та өөрийгөө популист гэж хүлээн зөвшөөрөх үү? Популист гэдэг үгийг та бүхэн хэрвээ анхаарах юм бол Баабургаан Британика тол дээрээс унших юм бол элит хэсгийнхний цөөнх улс төр эдийн засгийн бүлэглэлийн хэсгийнхний эсрэг ард иргэдийнхээ амьдралыг товоолгож гаргаж ирж эсрэгцүүлэн тавьж гэдэг үг байгаа шүү. Эсрэгцүүлэн тавьж тэмцэл хийдэг улс төрийн аргыг популист арга гэж хэлнэ гэсэн байгаа. Тэгээ популист гэдэг бол өөрөө уг нь бол их муу нэр биш шүү дээ. Өөрөлдөл олон түмнийхээ төлөө, олонхын төлөө үгээ хэлдэг гэсэн санаа. Цөөнхийн төлөө биш гэсэн үг. Манайд бол популист гэдгийг одоо тэр неолибералист буюу үндэстэн дамсан корпорациудын захиалгаар бүр технологитой тэднээс бол
захиалгаар хийдэг юм нь бол эхлээд эх оронч үзэл гэдгийг муу олгож байгаа. Эх оронч хүн гэдэг бол муу хүн Монголд. Тийм Дараа муу. нь дээл өмссөн хүн муу хүн болж байгаа. Дараа нь популист гэдэг хүн муу хүн болж байгаа. Тэгэхээр тэр популист гэдэг үгэн дээр бол ард түмэн таалагдаж худлаа ярих гэж тэднээс томьёолоод байна л да. Миний одоо ярьж байсан энэ 11 жил ярьж байсан зүйлүүдийг та нар ажиглах юм бол хамгийн олон давтагдсан үг бол бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирж яриач гэдэг шаардлага. шаардлагыг тавьдаг. Тэгээд асуудлыг хэлэлцээ, ярилцъя. Та нар үндэстэн дамнасан корпорациудын үлгэрт итгээд байна. Үлгэрт бити итэг. Яг цаасан дээр сууж хар 8-ын 4, 7-гийн 6 дээр та нар хараач гэдгийг би ярьдаг. Тэгэхээр бол миний хувьд баримт нотлогоо үндсэл дээр тулгуурлаж ард иргэдийнхаа сайн сайхны олонхын сайн сайхны төлөө зүтгэдгээ гэж би итгэдэг. Популистууд гэдэг нөгөө нэг хэсэг коммунистууд гэдэг нудрагнууд гэдэг ардын дэсэн гэд буудаж исэн штэ. Тэр явдал руу эргээд ард түмнээ нөгөө ялгуурлан гадуурхах хэллийг тавиад өгчлөөл гэж би энэ засгийн газарт харамсаад байгаа популистууд гэж нэг хэсгийг ингээд нэрлээд байгаад нь. Тэрнээс биш тэр хүмүүс муу байна уу, сайн байна уу? Надад бол өнөөдөр нэг сонирн биш байна л да. Зүгээр ард иргэдээ ялгуурлан гадуурхаж. Энэ баян, энэ ядуу, энэ коммунист, энэ ардын дэс, энэ нудраган гэдэг шиг. Тэдний яриад байгаа популист гэдэг тодорхойлолтоор бол тэд маань 1.5 сая төгрөгийг бие биенээсээ амлсан. Энэ бол тэдний ойлголтоор популист амлалт. Дараад нь тэд одоо маш олон бүтшгүй зүйлүүдийг амлаж байсан. Тухайн үедээ бол би Тэгсэн элбэг дээр ерөнхийлөгч миний нэвтрүүлэгт орохдоо энийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Популизмын ихийг би тавьсан. Одоо энийг залруулъя гэт. За та рейтингээрээ хамгийн өндөр байна өнөөдрийн байдлаар улс төрчид дотроос. Энийг юу бүтээсэн бэ? Юугаар та ийм өндөр рейтингтэй Монголын номер 1 улс төрч болчихвоо? Дэлгэцэнд таны рейтингийн судалгааг өгж байгаа. Миний нөгөө хэлэхэд ийм л байгаа. Мэдээж 10 гаруй жил ингээд зүтгээл байхад чин сэтгэлээсээ байх л чухал. Чин сэтгэлээсээ байх л чухал. Хамгийн сайн хууралт бол чин сэтгэлээсээ бай гэж нэг үг байгаа шүү дээ. Энэ ингээд худлаа да, энэ одоо популист хийгээл худлаа яриад яваад байна даа гэж боддог. 10 жилийн 20 жилийн дараа эргээд харахад хөрхөдөө үнэн байсан байх шүү дээ гэдэг чинь хүн бас бодох ёстой л да. Тэгээд одоо би энэ 76 дотор байгаа зарим нэг ялангуяа Манангийн улс төрчдөд би хэлмээр Монголын ард түмэндээ л итэг. Иргэд түмэн олондоо л итэг. Ямар нэгэн намын генсек юм уу, дарга юм уу, ямар нэгэн бүлэглэл фракцид бити итэг. Төр доктортой байхын үндэс бол өөрийн албан тушаалд авч тавьсан бүлэглэл фракцуудад тендер өгч тайвшруулах биш. Айл гэрийн босгоор орж байгаа орлогыг нэмэгдүүлэх бол төр доктортой байна л гэсэн үг. Тэгэхээр чин сэтгэлээс ингээд зүтгээд байвал алтан нарыг алгаараа хааж болохгүй гэж би боддгоо. Миний хувьд бол ард иргэдтэй итгэж байсан, яаж муулж доромжилж байсан зарчимдаа үнэнч бай. Би нэг зүйл санаанд орлоо л да мөнхөс бол одоо нэвтрүүлэг дуусгах гэдэг шиг байна. Яг бид хоёр 10 гаруй жилийн өмнө би үлсгэлийн зарлаа сууж байхад чи ярилцлага авчихсан өдрийн сонд байсан санагдсан. Тэгсэн. Тэгээд өдөр тутмын сонингуудаар намайг чи маш их муулаад, доромжлол одоо бараг л өглөө очиод гэртээ очиж унтчихагаад усанд орчоод хурж ирээд өглөө сэтгүүлчд очихоос өмнө ингээд одоо үлсгэлэн дээр очиж суучдаг гэдэг нэг ярьж байгаа юм л да. Тэгээд би чамтай нэг чи мартцсан байх ингээд сонирхол ингээд ярихын дөө ингээд чин сэтгэлээсээ явахад ямар ч хэцүү юм дээ гэд би хэлж ирсэн. Тэгсэн чи надад одоо би одоо хамаагүй ярьж шүү санаанд орж ирэхтэй шүү хэллээ гэсэн. Бид гэхдээ бүхнийг мэддэн шүү манай сэтгүүлч ухаалаг гэсэн. Яаж мэдтэн та нар гэсэн. Бид ярьцлага авахдаа ингээд та нарыг үнэрлэдэг юм а гэсэн. Тэгээд юу гэсэн үг юм гэсэн чинь танаас бол хуушуур арц тэгээд юм тараншааны юм шиг юм нөөцний нэртэг гэж хэлж байсан. Тэгээд тэгэхээр бүх хүмүүс бүхнийг мэддэг. Хүмүүс мэддэг. Хүмүүсийг юу хуурж болохгүй. Үнэн сэтгэлээсээ байх хэрэгтэй. Ер нь бол ард түмнийг хуурж болохгүй. Одоо чаддгүй юм л. Миний эсрэг бол одоо ингээл асар их том кампанит ажил явуулахаар бэлдэж байна, явуулж байгаа. Одоо ингээл их муухай юм явуулна л та. Одоо зохиомл зүйлүүд явуулна. Энэ болгон өсрөөл 14 хоногийн настай.
Тэгэл бүгд мартагдав. Тэгэхээр би танаас энэ асуултын дараа та одоо хэдэн настай вэ? 46. Та ерөнхийлөгчийн насанд хүрчихжээ. Та ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байна уу? Өнөөдөр би оюу толгой, таван толгой энэ уул уурхаагаас анхны гарааны мөнгийг гаргаж болж өгвөл нэг 10 тэрбум доллар эхний ээлжинд гаргаад гангийн үйлдвэр, зис сайлуулах үйлдвэр, цементийн үйлдвэр, махны үйлдвэрлэл, малчтай ажилтай улам орлоготой болгох, нүүрс хэмжээний үйлдвэр гэдэг проектоо хэрэгжүүлэх. Одоо бол би Эрдэмтдтэй ажиллаж байгаа. Шинэ Монгол технологийн дээд сургуулийнхантай ажиллаж байна, шүтийнхэнтэй ажиллаж байна. Дээр нь нэмээд засгийн газартаа одоо ингээл хууль эрхцэн орчныг, татварын орчныг үйлдвэрлэгч нарт маш сайн болгох. Гэхдээ хэлцээр их хэвээр өөрсдөө ярих хэсгүй хэлцэж. Дээр нь нэмээд зах зээлийг бий болгож өгөх хэрэгтэй. Гадаад зах зээлийг, дотоод зах зээл ялгаагүй. Дээр нь нэмээд хүний нөөцийг бэлдэж өгөх хэрэгтэй. Дээр нь нэмээд хамгийн гол зүйл шүү дээ. Зээлийн шугамыг нээж өгөх хэрэгтэй. Ингээд ийм технологиг бий болгож өгсөн тохиолдолд Монгол орн ажлын байртай болно, Монгол орн сайхан болно. Үүний төлөө олон монголчуудтай хамтарч ажиллана да. Үүний төлөө ерөнхийлөгчд нэр дэвшин гэсэн үг үү? Ямар ч байсан би өнөөдөр өөрийнхөө өмнө тулгарч байгаа ажлуудынхаа ард гарахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Зөвхөн чиний нэвтрүүлэгт орохын төлөө би зүгээр зарим материалуудаа л авчирлаа. Өнөөдөр цаг наргүй энэ ажилдаа гишүүн болгон өөрийнхөө цагийг би харин гайхлаа таныг орж ирээ шууд ингээд шүлэглээл явчих юм баг гэсэн чинь ийм материалууд аваад ирэхээр нь ерөнхийлөгчийн тухайн асуултыг сонирхолтой. Яа гэвэл маш олон хүн танаас энийг заавал асууж өг гэсэн. Та бие дагч гişүүн байхгүй юу? Тэгэхээр та аль нэгэн намаас нэр дэвших ёстой доо. Ерөнхийлөгчд чинь улсын хурал судалтай намаас нэр дэвшдэг. Ёстой. Тэгэхээр та энэ эрх баригч байгаа намуудад аль нэгэнд нь элсэх юм уу? Эсвэл сая шинээр байгуулагдсан тэр хүн намд элсэх үү? Эсвэл өөрөө шинэ нам байгуулах юм уу? Ямар бодол байна одоогор? ай хүнд асуулт асууж байна. Хамгийн сонирхолтой асуулт танаас асуух. Нийгмийн төлөө зүтгэж байгаа хүн бол ажлаа чин сэтгэлээсээ л хийх хэрэгтэй. Аандаа ажилдаа дурлах юм бол аандаа ажлын буцаад дурладгаа гэдэг шиг л одоо энийг бол гишүүдэд одоо улс төр сонирхож байгаа хүн болгонд л хэлмээр байна. Эхний 3 жил бол одоо заримдаа бөөлцөдхөр муу хэлүүлнэ. Дараагийн 3 жил нь арай гайгүй болоод ажиглаж эхэлнэ. За эн чинь нэг ярьсан юмдаа л байдаг хүн байх шүү, нэг юмруу өсчдгүн байх шүү гэдэг юм ингээд хардаг. Дараагийн 3 жил нь 7, 8, 9 дэх жилдээ бол нэлээд сонсож хайрлж эхэлдэг. Дараагийн жилүүдэд нь би одоо 11 дэх жилдээ зүтгэж байна. Дараагийн 2 жилд бол ингээд муулах юм бол нэлээд хамгаалж эхэлдэг. Тэгэхээр нийгмийн төлөө зүтгэж байгаа бол урт хугацаанд өөрийгөө зориулах ёстой гэдгийг би нэгдүгээр хэлмээр. Хоёрдугаарт намчрахал юм уу эсвэл намын бүлэглэл талцлыг бол Монголд манан бол үеэ өнгөрөөсөн эд бол өнөөдөр Монгол орны хуурж дээрэмдэж төрийн эрх мэдлийг одоо хуурж авч байна. Манантай бол би хатуу таньсан. Манангийн ард түмнийг ингэж лойвэрдэж байгааг бол зогсоохын төлөө ажиллана. Харин хөдөлмөрийн үндэсний нам болон бусад холбогдох намуудтай бол би олон гишүүдэд биднийг өрсөн байх. Тэднүүсийг бол би дэмжиж ажиллана. Монголын ард түмний төлөө ажиллахаар хүчтэй сэхэтнүүд тэр одоо шинэ намуудад бүрэлдэж байлаа. Энэ бол монголчууд, Монголын төр зүтгэж байгаа хүмүүс бол дэмжих үүрэгтэй. Тэгэхээр та тэр хүн нам тэр чинь нөгөө юугийн довчлохоор юу вэ? Хөдөлмөрийн үндэсний нам. Хөдөлмөрийн үндэсний намд эсэх магадaltaй юм биш үү? Хөдөлмөрийн үндэсний намд бол би өөрөө очиж оюутлогын талаар, таван толгойн талаар яриа хийсэн. Нэг удаа клуб дээр очсон маш хүчрхэг сайн залуучууд одоо тийм скетнүүд байлаа. Тэгээд намайг одоо ард нь байдаг гэж ярьдаг. Тийм биш. Тэр залуучууд өөрийн гэсэн байр суурьтай тэр скетнүүд бол Монголыг авч явна гэдэгт итгэлтэй байдаг. За. Та аль аймгийнх вэ? Баян. Би өөрөө Дархан уул аймагт 3 настайд авсан. Илгээлтийн эзний хүүхэд гэсэн үг шүү дээ гэж. Оо тийм үү? Тий. Таны аавыг инженер хүн байсан гэж сонссон. Миний аав Шпоссанко гэж маш мундаг инженер байсан. Би ааваар их бахархдаг. Одоо өнөөдөр аавынхаа хэмжээний хаач би хүрэхгүй. Таны ээж тогооч хүн байсан. Миний ээж тогооч. Тэр хүн насаараа олон хүнийг хооллож буян ээжээсний буйнаар би бас төмөн олонд хайрлагдаж явдгаа гэж би итгэдэг. Таныг ингэж бүхэн таньдаг хэрнээ таны хувийн амьдралын тухай хариулсан мэдээлэл байхгүй байхгүй.
хувийн амьдралаа нэг одоо яриад Таны гэр бүлийн нэг зургийг олсон юм бэ? Аа. Одоо дэлгэцэнд найруулагч өгөх байх. За. Тэр зураг дээр болохоор та 4 охинтой байсан уу? Тий. За энэ байна. Тий. 3 охинтой. 3 охинтой. Миний тий. Охтууд маань хөөрхөө. Дахиад ам бол нэмэх үү? Нэмхийн төлөө зүтгэж шүү дээ. Монгол улсынхаа олон хүнтэй байвал бидэнд хүчтэй л байна гэсэн үг шүү дээ. За таныг хин гэж хочилдгийг та мэдэх үү? Ямар гамбаа гэдэг юм бол таныг? Манай Баабургуу бол намайг хиншүү гэж хоцолдог. Тий. Намайг бол парламентод орсноос хойш үйлдвэрсний гамбаа гэж яагаад одоо бол босоо гамбаа гэдэг ашиг шүү дээ. Миний сонссон юмнууд нь байна. Аа. Аль нь танд таалагдж байна? За бүгдөө л таалаг. Хиншүү нүрд таалагдж байна уу? Тий. Миний Та тэр амьдрал фэнкшүүгийн бизнесээ орхисон уу? Үргэлжлүүлж байгаа юу? орхисон. Бизнес гэхээс илүү миний хобби шүү дээ. Яг нь тэр шашин биш. Зүгээр л Монголын байр зам ухаан. Байр зам ухаан. Одоо тэр бол миний хобби. Босоо гамбаа гэдэг бол таны одоо угаасаа их хурал дээр дандаа босож үг хэлдгээс болсон тийм үү? Тий. Ер нь бол ард иргэд миний хамгийн анхны парламент хэлсэн үг бол та бүхнийг энд ирд суух боломжийг өгсөн хүмүүсийг хүндэтгээд би өнөөдрөөс эхэл босч ярина гэдгээ хэлсэн. Тэгээд чуулганд ороод би өөрийнхөө байна гэдгээ илэрхийлж байгаа. Би бусдыг дуурайх албагүй. Тэдэн шиг ухаантай царайтай тэгээд ард түмэндээ юу ч хийхгүй тийм ганц нэг улс төрч шиг болохыг би хүсээгүй. Би өөрийнхөө байна. Өмнө нь байсан Ганбаатар өнөөдөр хэвээр тэнцэгч хүний төлөө чин сэтгэлээс явахыг хичээдэг маань хэвээр. За таны зас ухж байгаа нэг зураг вэ? Бас нэлээ сошиал орчинд анхаарал татсан одоо бас дэлгэцэн өгөх бах гэж бодож байна. Тэгэхээр хоёлаа ярив. Энэ зураг. Тэгээ цаана нь ингээд хар зам зурааж хахад наан машина засанд суулгачаад ингээд зас ухж байгаа яадаг муу популист бай. Ингээд юм би энэ зургийг би тайлбарлаж хэлмээр надад одоо ийм боломж өгсөн баярлалаа. Намайг муулах юм бүр олдохгүй байна баярлалаа гэж хэлэх гэсэн. Тэчрийн нэг хэлсэн үг байт юм л да. Би дайснуудаа их баярлж байна. Миний тавьж байгаа асуудал улс орноо хөгжүүлэх гэж байгаа гаргалгаанд миний дайснууд хэлэх үг байхгүй учраас миний хувь хүн рүү нэр төрлөө хувь хүний минь асуудал руу дайрч хагаад баярлалаа. Өөрөлдвөл улс төрийн миний асуудлууд бол ялт байгуулж байгаа юм байна гэж хэлжсэн. Тэр одоо тийм томооны үгийг нэг зээлж байгаа юм биш шүү. Тэгээд энэ дээр бол яг вэ тэр ард нь зам байгаа нь шүү дээ. Аха. Уужин булаг гэдэг. Би өөрөө тойрог дээр сар болгоо очиж ажилладаг. Уужин булгийнхаа булаг руугаа очиод энэ өвөл чинь манай дарханд их цас унлаа л да. Бямд дорж гээд манай одоо дэм дэмэндэ гэдэг хоршоотой. Тэр хоршооныхоо хүмүүстэй очиж уулзаад лавгаагч байсан гээд хүмүүстэйгээ уулзчихад нэг вагончхонд л доо. Одоо вагончиг нөгөөдөл маань бас жоохон бохомдно. Штабын байранда. За. Үйлдвэрлэлийн байранда очиж уулзчихад тэгээд 16 одоо үнэний ферм, цагаан үнэний ферм гэдэг нь да биднээс 16 айл үүдээ. Тэр нь замынхаа нөгөө талд. Үнэхээр дарханчуудаас асууж болно. Одоо үнэхээр их застай. Тэгээд тэр замын хажуу руу гулгаж орчоод би ухчихсан. Энэ хүрзээ хажуу айлын тэр нэг хилгүү залуу байгаа. Одоо би нэрийг санахгүй. Тэр мөнийхөө надаас нэг хэдүү баха. Хүрзэгөөчөө. Тэгээд хүрзээр ухчихсан. Манай нөгөө туслах үлзий маань миний хамт олон баг их сайн ажиллана л да. Ингээл амхандаа л нөгөө цагаасаа хоцорцсон. Цагаан үнэний ферм дээр нэг 16 айл хүлээгээ сууж байгаа яана гэд дараад фейсбુક дээрээ тавиад хоцорлоо шуучлаараа гэд нэг юм явуулсан. Тэгээд энэ түүх гарсан. Тэгээд яг хөдөө үнэхээр засан дунд ухахыг гэвэл би тийм зам харгуугүй одоо тийм тал хэрийн хунгар бол хаач олдсон шүү дээ. Гэл тэнд очиж зураг авахулчих шүү. Авахул шүү. Энд чинь нөгөө дахны 3 сарын яг наан замын хажуутлал руу гулгаал орцсон юм байгаа. Тэгээд гахаа хариулдаг хүн гахааны тухай боддог гэж үг байдаг.
хөлсний алуурчин нийтлэгчид өнөөдөр намайг яг өөрийнхөө сэтгэж Гоё хариулт байна. албаар ингэж байна гэж хэлж байгаа. Бурхан байдаг гэдэгт итгэдэг. Хэн үнэн хэлж байгааг нь Бид хоёрт одоо хэдхэн минут үлдсэн? Та товч хариулаарай. 2012 онд та хаан улд өргөт нэр дэвших гэжсэн. А тэгсэн чинь улсын хурлын одоогийн гишүүн Луу улд танд тэр бүм төгрөг өгөөд таныг дархан руу явуулсан. Миний тухай энэ мэдчлэн үнээс ч өөрөөр маш олон хувилбарууд ярьдаг. Цагдаа, мөрдөн, шүүх, прокурор өөр юу гэдэг хүчний бүх байгууллагуудын томилдог хүмүүсийн эсрэг би үг дуурдаг. Тэр хүмүүс намайг үргэлж хяндаг. Би хамгийн цэвэрхэн хүн. Нэгдүгээр. Хоёрдугаарт харин би бол стратегтэй тэмцэгч. Дархан уул руу очиж сонгуульд өрсөлдөнө гэдгээ эцсийн момент хүртэл энэ бол миний дотор л бодох зүйл. Хоёрдугаарт манай Монголын үйлдвэрчний хөвлийн холбоо хуучин ажилчны орон гэдэг одоо хан улд үүргээс бол намайг их дэмждэг л дээ. Улаанбаатар тэр чигээр намайг их дэмждэг ч гэсэндээ ажилчны орон дээр ягаад ч юм судалгаагаар бас арай өндөр байдаг. Тэгээд Монголын үйлдвэрчний холбооныхон маань одоо өөрийн гэсэн улсын хурлын гэсэн төлөөлөлтөй байя гэдэг үднээсээ хан уул хуучин ажилчны орионд сойё гэдэг ийм шийдвэр одоо улсын манай одоо гүйцэтгэх зөвлөл дээр яригдчихсан. Тэргүүлэгчдийн хуралдаар яригдчихсан. Энэ ярианаас болж ийм зүйл гарсан байхаа тэгээд болдгоо өөрөө энэ дээр нэр төрөө сэргийлэх гэдэг шүүх цагдаад нөгөөсөө гэж би хичээж байна. Мөнгө өгсөн хүн үү? Авилга өгсөн хүн үү? Тэгээд ийм юм хаач байхгүй тийм гэж юу вэ? Дархан уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад зориулсан 85 айлын орон сууцыг таныг санаачилж бариулж эхэлсэн. Ахмадууд урьдчилгаа 10% өгөөд гэтэл одоо барилга ерөөсөө 1 давхраа бариад зогсцсон. Нөгөө мөн хідэн ахмадууд өгсөн мөнгөө бараг нөгөө одоо байраа хүлээж чадах уугүй юу гэдэг дээр итгэл алдарсан. Энэ талаар гишүүнээс заавал асууж өгөөч гэсэн асуулт ирсэн. Маш зөв. Энийг би бүр сайн мэдэж байна. Энэ дээр би дархандаа очиод эрүүл мэндийн шинжил, том төхөөрөмжийн шинжилгээг ер нь одоо бид бол хамтдаа их сайн хийсэн энэ өнгөрсөн 3 жил. Цэцэрлэгийн одоо реформ, цэцэрлэг барих тал дээр их анхаарсан. Бид ингээд тодорхой хэмжээгээр ажлуудыг ингээд урагшлуулж байгаа. Ахмадын орон сууц гэдэг бол аймгийн захиргаанаас газрын нөхсөн билээ. Аймгийн захиргаанаас газрын нөхсөн билээ. Улсын их хурлын гишүүн хууль тогтоогч болохоос биш барилгын компани эзэн биш шүү дээ. Ингээд энэ санаачлаг гарч яхад би ахмадуудтайгаа уулзаад та нарын барилгын компанитайгаа сайн гэрээ хийгээрэй. Барилгын компани эзэн дараа нь хуурлаа, эсвэл одоо мөнгө өгч чадлаа, чадахгүй гэдэг асуудал одоо их хурлын гишүүн оролцохгүй. Харин миний хувьд бол орон сууц санхүүжилтийн корпорацийн гантуулга захиралтай уулзуулж өгөө. Та нарт ном дүрмээр нь болцлыг хангаад тэндээсээ тэр орон сууц санхүүжилтийн корпорацийн тэр зээл байна уу, санхүүжилтийг авах тал дээр хөөцөл дээр гишүүний хувьд би ярьж өгөө. Одоо уулзуулж өгөө гэсэн. Уулзуулсан энэс цааш бол одоо гишүүний бяр ингээл болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар би тендер зохиод тэндээсээ мөнгө аваад тэдний санхүүжилтийг хийж өгнө гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр холбогдох хүмүүстэй уулзсан, гантуулга захирлаас гуйсан, уулзуулж өгсөн. Ингээд миний хувьд бол дэмжлэг ийм байгаа. Тэр ажил нь бүтээсэ гэдэг байр суурьтай байгаа. Таныг дарханд сонгогчтойгоо уулзахаараа ирээл ойдлогоо ирчил яваад өгдөг гэсэн. Тийм шүүмжлэл түрүүчийн нэг зочин хэлсэн надад. Тийм манай нөө ташаа хэлсэн шиг бол мегмар таш. Хөрхи сайн усууд юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний үгэнд бол хоёр талтай хандаасаа. Тэгээд дархандаа очиход бол дарханчууд маань намайг их өндөр дэмжлэгтэйгээр хүлээж авдаг. Би тэднийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг. Өөрийнх нь сойсон морь улсын их хурлд очичоод тэгээд чив чимээгүй нэг тендер зохицсон чив чимээгүй болоод ингээд дугай одоо төмсгдүүлсэн юм шиг ингээд дугай болоогүй дандаа ингээд тэднийхээ дуу хоолой болж заримдаа адлуулж муу сайн дуудуулж явна гэдэг бол би дарханчуудынхаа төлөө үйлдвэрчний хөвлийнхаа гишүүдийн төлөө хийж байгаа ажиллаа гэж боддог. Тэд маань дүгнэлтээ хэлэх баха. Тэр нэгэн хүн ялангуяа надтай өрсөлдөгч биш те чаавас нэг тийм ганц нэг хүн хэлнэ гэдэг бол өрөөсгөл байхаа л гэж байна. За та одоо 3 минутанд амжиж хариулна шүү зэ. Улсын хурлын гишүүн нямд орж яагаад танд дургүй байна? Нямд орж байгаа надад их хайртай л байх гэж бодож байна. Ягаад гэвэл би бол залуу
дараа үеийн нийгмийн зүтгэлтэн өөрийгөө бас улс төрч болох гэж зүтгэж явал хүн шүү дээ. Энэ 25 жил улс төрд явсан энэ Нямдаржугай, Баабар мэтийн хүмүүс бол одоо нэг гаслаал, гангинаал, хараагаад байдаг тийм ирэхгүй улс суучтай. 25 жил одоо хууль зүйн яамын чинь бүгдийг удирдлаа шүү дээ. Энэ хүний л бүтээл шүү дээ өнөөдөр Монгол. Засах гад явж байгаа энэ хүмүүсээ хараагаад гаслаад байдаг бол буруу. Тэгээ тэр хүн хөрхийн нэг хэлжсэн гагийн шүүхэд цэргийн шүүх болохоос биш ямар оюутлогоог Ириотентог өгдөм үү гэж мэдэмхэрж ярьсан. Манай Нямдаржугай бол дэлхийн 2 дугаар дайны кинод үзсэн байна гэж би хэлмээр. Нямдаржугай маань уг нь бол гагийн шүүхэд хоёр ч монгол хүн ажилладаг. Нэг нь ажилласаа гарсан байгаа. Нэг нь одоо ажиллаж байгаа. Би миний өөрийн дүү Гаагд яг эдийн засгийн сургууль төгссөн. Хамтаа дүү маань Гаагийн Den Haag гэж юм л да. Den Haag-ийн их сургуулийг төгссөн. Тэгээд Гаагд бол үндэсний аюулгүй байдалд, үндэсний аюулгүй байдал эдийн засагт ноцтой одоо хохирол үүсэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд уул уурхай асуудлуудыг бас өгч болдог. Үндэсний аюулгүй байдалд маань нөлөөлчлөө байдаг. Ингээд өгөөд явж байгаа Unitrial гэж одоо Гаагийн шүүхэд өгсөн сая одоо энэ 30 сая долларыг Ириотенто өгөхөр боллоо шүү дээ. Энэ бол жил болгон тэр долларыг өгөхөр болсон. Энэ бол 54 цэцэрлэг жил болгон авахар боллоо шүү дээ. Тэгэхээр яг л Нямдаржугай тэгээд хараагаад авахын орондгүй чи энийг битгий, энийг инг гэж ядаж асуувал би тэр хүнд чинь бас ганц нэг мэдээлэл өгч болно шүү дээ. Тэгэхгүй тэгэл их мэдхийн тийм дэмирлд болоогүй гэж найдаж байна. Тэр ухаантай хүн бас ойлгоно гэж би итгэж байгаа. За ингээд битэрийн ярилцлага төгсөж байна. Тэгээд би асуугаагүй. Та нэг ийм юм хэлчих байсан юм да гэд үлдсэн бодол байна уу? Тад хэлгүүг байна уу? Хоёр зүйл байна. За. Нэгдүгээр бүр 2 1 биш. За. Энд чинь надад бас төмөн олонд өөрийнхөө санаа бодлыг хэлэх боломж шүү дээ. За. Тийм ээ. Энэ бол танаа нэвтрүүлэг бол үнэхээр иргэдээ сонсож, яг иргэдийнхээ захиалгаар хийдэг. Намууд өнөөдөр ингэж л ажиллах хэрэгтэй. Намууд өнөөдөр гишүүдээсээ битгий хэл баг хурлаасаа дарганараасаа хүртэл тасраад өөрсдөө нэг олигархын бүлэгэл болчиход байна шүү дээ. Яг л гишүүдээсээ дандаа сонсож явах хэрэгтэй. Тэгжээс нам амьдрна. Манан өнөөдөр ухаан ороосоо гэж залбирая. Тэгээд энэ дээр бол 5 толгой оюу толгойг толгой эргүүлсэн юм үлгэр шиг гэрээ хийхийн оронд шууд Монголын ард түмэнд хэдэн тэрбум доллараар зарж байгаа юм бэ гэдгээ тодорхой болгож яг энэ Ботсванагийн бартерын гэрээ шиг юм хийя гэдгийг нэгдүгээр би санал болгож байна. Энийг их хурлын даргад 7 жилийн өмнө би оюутлогоо дээр явуулж ирсэн. Одоо бол би дахиад явуулна. Хоёрдугаарт Бямсрангой нэг хэлсэн үгээр Бямсрангойтой ярьж байхад нэг сайхан үг надад хэлжсэн. Би тэрүүгээр яриагаа өндөрлмөр байна л да. Их бэлэг дамбиралтай. 1911 онд 300 жилийн дараа Манжийн дарлаас арай гэж 5 яамтай анхны засгийн газраа байгуулаад тусгаар тогтнолоо баталгааж болсон. Өнөөдөр одоо ингээ харахад 300 жил уг нь Манжийн дарлалд диссэн 30 жил мөнгөний дарлалд бид дисэх нүг уу гэдэг дээрээ тулж байна шүү дээ. Тэгээд богд тэр үед нэг 4 том хутагтай дуудаад саж богд байсан, чалгаан цутгч өөр ингээ дуудаад одоо ирээдүйн Монголын маань ирээдүй ямар байх нь вэ гэж зурхаагаа зурулсан. Одоо тэр богдын лүндэн гэдгийг би Бямсрангоос асуухад надад хэлсэн юм л. Тэр зурхаа зураад их муу гарч яана гэсэн. Тэгэх ёсгүй. Арай урт одоо хол жилийн сунгаад зур 100 жил их муу байна гэсэн. Дахиад зур гэсэн. За сүүл рүүгээ арай гайгүй байна гэх. Тэгээд тэрийг богд лүндгнэж хооч үдээ үлдээж буулгасан. Тэгээд тэрэн дээр би бол өөрөө энэ богдын лүндэг уншижсэн. Тэгээд Бямсрангойгоор тайлбарлуулж ижил ойлгосон. Тэрс нэг могоо жилзэл гэж явчихлаар олноо өргөгдсөн гэж явахлаар бас зарим нь ойлгохгүй л да. Тэгсэн 90 оны цагаан морин жил бол өөрчлөлт орно. Гэхдээ бүрэн биш. 2012 онд бол бид тусгаар тогтнолоо алдах магадaltaй хүнд жил. Энэ жилийг л өнгөрөөх юм бол би 13 онд уулзч ярьж байсан. Энэ жилийг л өнгөрөөх юм бол 16 оноос эхлээд Монгол орон босч эхэлнэ. 21 оноос эхлээд Монгол орн маань маш хүчрхэг орн болно гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр Оросууд Европтой муудалцаж Аз руу хандлаа. Хятадын эдийн засаг бол одоо бас бидэнд их таатай нөхцөл байдал үүсэж байна. Хятад бол орж ирээд эзлэнэ гэж байхгүй. Бид өөрсдөө ухаалаг байх хэрэгтэй. Бид өөрсдөө ухаалаг байх хэрэгтэй.
таван үйлдвэрлэлийн бодлогыг барих ёстой. Төр нь өнөөдөр бизнес эрхлэгчтэйгээ үндэсний үйлдвэрлэгч нартайгаа ард иргэдийнхээ төлөөлөлтөөгөө гурвалсан гэрээ хийж улс орноороо урагшлуул Монгол орн удахгүй босноо гэдэгт би итгэдэг. Тэгээд Монгол орн үнэхээр сайхан болно. За баярлалаа. Та их урт төгсгөл хийлээ шүү. Манай бусад зочдоос. За тэгээд хоёулаа 11 жилийн өмнө ярьцлага хийж ирсэн байна. 11 жилийн дараа энэ ярьцлагыг хийлээ. Одоо дахиад арайч 11 жилийн дараа хийхгүй байлгүй гэж бодож байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ганбаатартай ч хийх билүү гэж бас бодож байна. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Урилга хүлээн авч ирсэн. Танд баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. За. Баярлалаа үзэгчдээ. Энэ удаагийн цензургүй яриа нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн даваа гарагийн 21 цагта эрг уулзцгаая. Баяртай. Vita